Эрхмөнд үзэгчтэй та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. Манай танин мэдхүйн дугаар хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдөр бид нэр Умард Америкийг судалсан аялагчдыг ярина. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол бид далаачтын дугаарыг хийсэн. За үргэлжлүүлээд твүүдийг судалсан аялагчдын тухай ярьсан байна. За тухайлбал Африк твийг судалсан 5 аялагчийг бид нар ярьсан. За Фридрих Конрад Хорнеман, Давид Ливингстон, Мунго Парк, Баделиблих Доминго тэргүүтээ 5 аялагчд байсан болвол Өмнөд Америкийг судалсан аялагчид одоо Перси Фоссет, Александр фон Хумбольдт, Орлеано Франциско де Quesada, Гонсало Хименес гээд аялагчдыг ярьсан. За мөн Арктикийг судалсан аялагчдыг бас ярьсан байгаа. За Кнуд Виктор Расмуссен, за Фритьёф Нансен, Якоб Левит Седов гэх мэтлээд аялагчдыг ярьсан. Ер нь ингээд твь аялагчдыг ярьсан. За ингээд өнөөдөр бид нэр Умард Америк твь дээр инхүү хурж ирлээ. За энэ өнөөдрийн дугаарыг надтай хамт өсгөө маань. Би улан за ингээд өсгөөдөө өнөөдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. За бид нар энэ дугаарыг бэлтгэхдээ бас л одоо маш олон их сурвалжуудыг ашиглалаа. За цаасан баягаар бол бидний урд байна. Газар зүүн 20 гэдэг энэ ном байгаа. За энэ дээр бол Америк нэгдсэн улсгийн бүлэг байгаа. Энэ бүлэг дээр болохоор ер нь Миссисипи мөрний ач холбогдлыг бол маш сайн. Ер нь Миссисипи мөрөн бол Америк нэгдсэн улсын хөгжил эдийн засгийг босгож ирэхэд ямар ач холбогдолтой юм бэ гэдгийг бол энэ дээр маш тодорхой бичсэн байгаа. За бидний бас яг гол их сурвалж болгож ашигласан зүйлс бол энэ байна. 100 великих путешественников буюу алдартай 100 аялагчид. За мөн 100 великих приключений гэдэг аялал бол өөрөө бас адал явдал гэдэг чинь тийм. Тэгэхээр энэ хоёр номыг бас ашигласан. За мөн нээлтийн товчоо мөн дэлхийн атлас гэдэг энэ номнуудыг бас ашигласан. За тэгээд мэдээж одоо интернет их сурвалжуудаас бас одоо материалууд ашигласан. За өсгөө маань бас орчуулган дээр нэлээд сайн суулаа. Ер нь хувааж аваад орчуулга дуусгачлаа. За ингээд бит хоёр ярилцаад ингээд уулын твийг судалсан 5 аялагчаар хийгсэн. Энэ дээр хоёр талаасаа ярилцаад ингээд 7 аялагч болчлаа тийм ээ. Тэгээд ерөөсөө ярилцаж байгаа. За хоёулаа ер нь хэнийг хайж болохгүй юм байна. Ингээд долуулангийн ярья гэдэг. Ингээд өнөөдөр нэвтрүүлгээр бид нар 7 аялагчийг ярина. 3 Испани, 2 нь Франц, за Америкийнх нэг байгаа. Нэг нь Шотландийнх. Ингээд одоо бүгд л одоо энэ твийг судлах энэ одоо процесс маш одоо чухал үүрэг гүйцэтгэсэн. Ерөөсөө ингээд хүн хасна гэхлээр хасч болохгүй. Ийм байгаа учраас ингээд 7 аялагчийг ярихаар бол өнөөдөр нэвтрүүлэг бас жоохон урт болж магадгүй. Хэрвээ та бүхнийг одоо залхаах юм уу ядарах юм бол хүлцэл өчье. За юуны өмнө хоёлаа уламжлалсаараа Умард Америк твийг ерөнхий танилцуулганы явах нь зүг бах гэж бодлоо. За энэ дээр газар нутгийн хэмжээ бол одоо бид нар газар зураг дээр харж байна. Хойд Америк төв, Умард Америк төв те Гренландын арал тэрчгээр орно. За энэ Ньюфаундленд, за Аляскийн хойг тэрчгээр ороод Панамын хөв зүгчээр таслагдаад за ингээ Карибын тэнгисийн арлууд дээр ороод ерөнхийдөө энэ бүс нутгийг бол Хойд Америк төв, Умард Америк төв гэж бас нэрлэдэг юм те. За ер нь бол 24 сая 709 мянган км квадрат нутаг дэвсгэртэй. За энэ хэмжээгээр бол дэлхийн нийт хуурай газрын 16.5% гэж байгаа. За Африк төв бол 20% байсан те. 16.5%. Дэлхийн нийт гадаргуугийн 4.8% гэж. За Африк төв бол 6% байсан те. Хэмжээний хувьд бол Умард Америк төв нь Аз төв, Африк төвийн дараа бол 3 дугаарт жагсдаг. За энэ төв бол тэр чигээрээ дэлхийн бөмбөрцгийн хойд хагасд оршдог. Хойд захаас өмнө зах хүртэл те одоо ингээд хойноос урагшаа гэсэн үгтэй 7400 км. За зүүнээсээ баруун тийш бол 5700 км урттай. За хамгийн баруун захын цэг нь бол Атту болон Алиути арлууд гэдэг одоо энд байна те. Aleutian Islands гэдэг энэ шүү дээ те. Алиути арлууд гэдэг дэлхийн 2 дугаар дандаас Япончуудын цохилт өгөхөөр бэлтгэжсэн байгаа. За хамгийн одоо хамгийн хойд захын цэг нь бол Морис Жесус улсын хошуу. За хамгийн зүүн захын цэг нь бол одоо Гренландын арлын зүүн захын цэг нь бол таарч байгаа. За тэгээд Азуэрийн хойг бол хамгийн өмнөд хэсэг гэдэг ингээд ийм байт юм байна. За томоохон мөрнүүд гэвэл одоо бид нар энэ дээр бас ярина. Яалч одоо Миссисипи мөрөн байна, Маккензи мөрөн байна, Колорадо мөрөн гэх мэтлийн томоохон мөрнүүдтэй. За их нуурууд гэдэг байна тийм үү? The Great Lakes гэдэг энд байна те. Хурон нуур, Дээд нуур, Мичиган нуур гэдэг их нуурууд гэдэг одоо усан аюу том усан сантай. Тэгэхээр энэ бол бүгд нийлээд бол байгаль далаад бол хүрдгүү гэж байгаа. За хамгийн өндөр цэг нь бол Денали уул шүү дээ. Аляск гэдэг Денали уул гэдэг далайн түвшнээс дээш 6190 м өндөртэй. Энэ дээр бол Денали уул руу авирсан хоёр ч одоо тийм уулчтын тохиолдлыг бас ярьжсэн та бүхэн бас үзээрэй. Тэгээд хамгийн нам дор цэг нь бол Америк нэгдсэн улсын Калифорнид байх нь Death Valley гэж яддаг шүү дээ. Үхлийн хөндий гэдэг. Яагаад үхлийн хөндий гэж нэрлсэн гэхээр асар олон хүмүүс тэнд очиод одоо нөгөө алтны эрэл мэрлэг гэж очиод төөрдөг байдаг, янз бүр болдог. Тийм учраас энэ газрыг бол нөгөө анх очиод арай гэж амьд гарсан хүмүүс нь тэндээс явахдаа тэгж хэлсэн гэдэг юм лээ.
баяртай үхлийн хөндий минь гэж хэлсэн байдаг. Тэгээд одоо үхлийн хөндий гэдэг нэртэй болсон. За энэ үхлийн хөндий гэдэг газар бол 3 авраг амжилтыг эзэмшилтэй Хойд Америкт хамгийн намдор газар, хамгийн халуун газар. За нэг амжилт нь юу вэ? Бас санахаараа хэлнэ. Ямар ч сан 3 том амжилтыг бол эзэмшдэг. За хамгийн том арал бол мэдээж бол дэлхийн хамгийн том арал гэж ярьдаг. Гренландын арал бол хамгийн том арал нь. Америк нэгдсэн улсын нутаг бол үнэхээр тийм тохиромжтой. Одоо бид нар газар зүйн хөгжил талаас нь бол Америк нэгдсэн улсыг ярина. За Миссисипи мөрөн бол энд бол гол мөрний сүлжээг үүсгдэг. За үүнийг дагаад бол газар тариалан гол мөрний тээвэр хотууд бол бий болж байгаа. За ер нь бол усан зам хийх боломжтой бүх голуудыг нийлүүлснээс ч илүү урт бол Миссисипи мөрөн дагуу байдаг. Үнэхээр энэ мөрөн дагуу бол газар тариалан хөгжин дагаад нөгөө усан тээвэр хөгжин үнэхээр дүлгэн урсгалтай гайхамшигтай мөрөн байна. За Кордильерийн нуруу гэж байгаа. Одоо бид нар энэ дээр харж байна те. Кордильерийн нуруу гэдэг энэ дээр ингээ харж байна. За Кордильерийн нуруу бол нэг 80 орчим сая жилийн тэртээ Номхон далайн хавтан болон Хойд Америкийн хавтангууд мөргөлдсөний үр дүнд бол үүссэн гэж үзэж байгаа. Энд чинь нөгөө Sierra Nevada-гийн улс байгаа, Асгад улс гэх нэг Cascade Mountains гэж ярьдаг шүү дээ. Тийм улсууд байдаг. За Канадын Тарамцэг гэж бас байдаг юм байна. За ер нь бол нэг юм тэгш тал ихтэй уул нуруу ихтэй ийм сонирхолтой газар байдаг. За уур амьсгалын хувьд бол Аляск, тэгээ энэ Аляск хавцаа. За Гренланд, Канадын хувьд зүгэл мэдээж одоо маш хүйтэн ийм байдаг. Хасах 66 хэм хүрсэн тохиолдлыг бол бүртгэгдсэн байдаг юм байна. За Флоридын хойг орчин бол илүү дулаан уур амьсгалтай тийм энэ урагш экватор руу ойртож байгаа учраас Карибын тэнгис хавцаа бол илүү тропикийн чиглэг дулаан уур амьсгалтай юм байт юм байна. За хүн амын хувьд бол энэ Хойд Америкийн төв бол хүн амаараа чинь Аз төвнэгт орж байгаа. Африк төв хоёрт орж байгаа 1.5 тэрбум. Тэгээ Европ гээд Европын дараа ингээд дөрөвдүгээрт хүн амаараа бол дөрөвдүгээрт бичигдсэн юм байна. Нийтдээ нэг 600 сая орчим хүн амтай гэж үздэг. Тусгаар тогтносон 23 улс байдаг. Дэлхийн хүн амын нэг 7.5-аас 8% нь бол энэ тэвд аж төрдгөө гэсэн юм судалгаа байна. За барагцаал бол нэг 40-45 мянган жил дээртэйгээс хүмүүс бол энд ямар нэгэн байдлаар амьдарч байжээ гэдэг улмөр бол үлдсэн. За энд байх энэ ихэнх улсууд нь бол мэдээж одоо англи хэлээр ярина. За франц хэлээр ярина. За мэдээж Мексик, Гватемала, Гондурас гэдэг улсууд ороод ирэхээр бол юугаар ярьж байгаа шүү дээ. Испани хэлээр ярьж байгаа тий. 19-р зуунаас хойш бол төмөр замыг маш идэвхтэй ашигладаг болсон. Панамын сувгийг нээсэн нь бол Панамын сувгийг нээснээр Номхон талаагаас Атлантын талаагаас Номхон талаар гарах. Номхон талаагаас Атлантанд орох тий. Энэ одоо юу их амар болж байгаа юм л дээ. Энэ бүтэн твийг тойрч ингэж яваад байхгүй. Шууд Панамын сувгаараа нааш цаашаа гарчдаг. Энэ бол бас их том нээлт болсон гэж үздэг. За ер нь бол Хуурай замын тээвэр бас Хойд Америк төв нэлээд хөгжсөн ийм одоо сонирхолтой ийм төв байна. За энэ твийг судалсан аялагчдын талаар инхүү бит хоёр ярихад бэлэн боллоо. За хамгийн ихний аялагч. За ер нь энэ твийг бол испанчууд анх очиж, европчуудаас анх испанчууд. За мэдээж одоо тэрнээс өмнө бол викингууд очсон ч гэсэн бас яг юм тэмдэглэж үлдээсэн зүйл бол харьцангуй багтай. Яг судалгаа хийж эхэлсэн юм бол мэдээж бид нар энэ дээр Испанийг ярих хэрэгтэй. За хамгийн түрүүнд ярих хэрэгтэй хүн маань бол Coronado Francisco Vasquez гэдэг хүний талаар ярихаар болж байгаа тийм. Испанийн алдарт конкистадор гэдэг маань ерөөхдөө байлдан дагуулагч гэсэн үг шүү дээ тийм. 1540-41 оны хооронд бол Хойд Америкийн одоо тэр Гранд Каньоныг нээсэн гэдгийг халддаг. Бид нар Гранд Каньоныг мэднэ. Гранд Каньонд аялж явж байгаад алга болсон хүмүүс гэдэг бид нар бас дугаар хийсэн та бүхэн бас тэрийг үзээрэй. За мөн одоо Колорадо мөрний их хаана байдаг гэдгийг бас судалж нээсэн. За мөн одооний Канзас, Арканзас, Миссури нутгаар бол экспедиц зохион байгуулж исэн гэдгээр бол түүхэнд үлдсэн байгаа шүү дээ тийм ээ. За энэ хүний талаар манай өсгөөд ямар мэдээлэл байна? Франциско Васкес де Коронадо гэж нэрхэн бол яг тухайн цаг үеийн онцлогийг ярих хэрэгтэй. Энэ үед бол Балбоо хараахан өмнөд нуур буюу Номхон далайг бол олж нээгээгүй байсан. Өөрөөр хэлбэл энэ үеийг хүртэл Испани аялагчид ер нь хурж ирсэн конкистадорууд бол нөгөө алтан хотуудыг хайжсэн. Элдорадо, Эл Сивола гэдэг. Тэр алтан хотуудын домгоны үүсэн бэ гэхлээр дунд зууны үед 7-8 дугаар зуунд арабуудын дайралтаас айсан 7 санвартан лам нар одоо сүмийн өдөртөгч нар юунаас Европоос цухтааж хаа нэгтээ нэг сайхан газар олоод тэнцээ бол юм алт хот алтаар баялаг юм гайхалтай сайхан хотуудыг олж нээсэн. Тэгээд тэнцээ асар их баялаг байдгаа гэдэг тийм одоо домог байдаг байсан юм байна л Европт. За тэгээд Кристофер Колумбын газрыг нээсний ард ирээс. За нөгөө энэ гайхалтай 7 хот чинь яг энэ хин ертөнцид байгаа юм байна. Энийг хайж олох хэрэгтэй мэн гэдэг анх дөрөв санаа олж агаад тэгээд
энэ үеийн конкистадорууд аялд гарсан. Тэгээд нэг алт хайдаг тэр явдлууд нь бол үүдэж гарч эхэлж байгаа. Франсиско Васкес де Карнадогийн хувьд энийг төгсгөл болгосон гэж хэлэх болно. За ер нь бол энэ 7 хот ч худлаа юм байна. Байхгүй мэн энэ газарт тийм алт мөнгөөр хийсэн хотууд байхгүй мэн угаасаа. Хэдүүлээ шал нэмийн аялал хийгээдэж гэдэг одоо маш чухал нээлтийг хийсэн хүн. Яасан бэ гэхлээр 1540 онд яг энэ шинэ Мексикт ирээд байж байгаа үед нь нэг ламыг за чи энэ ойр хавийн газруудыг нэг сайтар нэгжээ тэр хотууд юу байна? Чи нэг олоод иргээ хэлэхэд за энэ чи нэг одоогийн шинэ Мексикийн газар нутаг тэр юм уу да Сивола гэдэг хот байна гэдэг нэг лам хурж ирсэн. За энэ Сивола хот бол одоо алт мөнгөөр дүүрэн би одоо өөрөө очиж үзсэнгүй гэхдээ холоос харахад бол гайхалтай сайхан алтан хот байна хэвээр нэрээ гэл сайхан яриад за тэнгүүд за одоо ийшээ очих хэрэгтэй юм байна гэнгүүтээ аяллаа эхлүүлсэн. Одоо яг ингээл явж байгаа гэсэн үг л дээ. Энэ Мангуагаас өксүүлээд ингэж яваад энэ хавцаа хүртэл Миссисипи мужуудыг урсч байна тий. Одоо энэ хавцаа хүртэл яваад ирчихэж байгаа. Тэгээд ингэж явах замдаа нөгөө нэг хамаг газруудаа нэгээд аяллаа хийгээ явсан. Тэгээд нөгөө Севолагийн газар руу очисон чинь хоосон газар байна. Зүгээр нэг юм яг хөө нэг шаваргаар барьсан барилга нуудтай. Тэгээ холоос харахаар алчиг харагддаг тэр нь. Тэгээд нэг тийм барилганууд байж таар нөгөө санварт нь лугаа бүүн оруулаад нөгөө санварт нь алсан бит. За тэгэнгүүтээ одоогийн бидний мэдих Оклахома муж тэгээд Канзасын мужуудыг за найдлага алталгүй за нэг үргэлжлүүлэх судлыг гэж бас нэг энэ хавийг тойрч судалж үзээд хараахан энэ ихтнүүрүүд л очиагүй. Тэгэхэд үтсэн чи бас ерөөс газар байдгүй хэдэн уугуул иргэдэл байж идэг нэг тэр уугуул иргэд нь болохонгууд жимсгэн нэг ноос мосор нэг баг зэрэг юм болгол байж идэг ядарсан цагийн улсууд байж идэг. Одоо тэгээ яах вэ? Инээ тэрээгээд тэгээ ерөөс шийдэл төрсэн. Цайн 7 хот улс чинь байхгүй юм байна. Хэдүүл одоо буцаа явъя гэдэг шийдэл төрөө. Тэнгүүтээ буцах замдаа бол нөгөө ойр хавцаа байсан Индианы огуудаас гэдэг ч юм уу бусад аймагуудаас эд баялагийг нь хулгайлах замаар жоохон алт мөнгө хөрөмтлүүлээд тэгээ буцаж ирээд Испанд руу буцсан байдаг. Өөрөөр хэлбэл яг энэ хүний нээлтийг бол газар нийсэн гэж хэлэхээс илүүтэйгээр одоо шин гарц гаргалгааг хайж эхлэх тэр сэдлийг нь тавьж өгсөн хүн гэж ойлгож байна. Тэгэхгүй бол одоо энэ хүн хэрвээ энэ 7 хот газар байхгүй гэдгийг хэлсэн бол хайгаал авах байсан болж тарах гэдэг байгаа байхгүй. Тэгсний үүний ачаар болонгууд за хэрвээ энэ 7 хот улс байхгүй юм бол хэдүүлээ яаж хятад энэтхэглэмгүй явах вэ гэдэг аргаа бодож болох буюу нөгөө өмнөд далай Магелланы нэрснэр номхон далайг хайж болох тэр ирэлтээ гарч эхэлсэн гэдэг утгаараа их чухал нээлтийг хийсэн гэж энэ хүнийг ойлгож байна. Яг энэ экспедиц явж байхдаа чинь 300 орчим Испани нөхдүүд явж байгаа шүү дээ. Яг одоо энэ нөгөө бүтлгүүддэг нөгөө 7 хоттой хайгаа яваад байгаа шүү дээ. Чинь 300 орчим Испани тэгээд чи хэдэн ч үлээ баг 700-аад орчим тийм янчууд одоо боол моолуудтай явж байгаас тэгээд тэнд чи одоо нэг гахаа илжиг луус муус гэл одоо бараг тийм амар том экспедиц явж байгаа шүү дээ. За энэ юу яасан баамаа. Энэ аялдаа явж байхдаа манай хүн яасан гэхлээр нөгөө бас нөгөө Испани зангаал гаргачлаа юм л та. Тэгэл алахын алаал дээрэмдэл нөгөө яг л нөгөө Испаничууд яаж л хайцдаг байсан. Яг тэрийг л гарч байгаа юм л да. Тэгээд тэрнээс нь бол бас нутгийн иргэд нэлээд дайждаг байсан гэж байгаа. Испаничуудаа бараа гарахаар цухтаа галах болчтой тийм. Тиймэрхүү зүйл нэлээд явсан байгаа. За юу тэр яг энэ аяллахын хувьд бас нэг нээсэн нэг чухал ойлголт нь одоо бид нар энэ дээр харж байна л да. Калифорни булан гэж байгаа энэ дээр тийм. Тийм Калифорни хойг гэж байгаа. Энийг бас нээсэн байдаг шүү дээ. Энэ дээр яг энэ одоо нэг далаа их газар руу төрж орж ирсэн усыг чинь булан гэдэг байгаа шүү дээ. Далаа ус руу төрж гарч ирсэн нь бол хойг гэдэг байгаа. За Калифорни хойг гэж энэ юм байна. Булан гэж энэ юм байна гэдгийг нээсэн бас газар зүй талаас нь нэлээд чухал нээлттэй юм уу гэж харагдахаар л байсан л та. Тэгээд энэ ер нь бол Мексик, Калифорни хойгийн дундуур бол тэр яг уу тэрийг нээчээд бас нэг зүйл нь болохоор Колорадо мөр. Тэг Колорадо мөр. Колорадо мөр ч одоо өнгө алгасан, олон өнгө мөнгө гэсэн утгатай. Color англиар бол color юм байл л дээ. Өнгө мөнгө гэсэн утгатай юм юм байл л дээ, тийм. Манайх ч нөгөө солонгосчуудыг их гоё олон өнгөний торг давтаа учраас солонгосчууд гэж нэрлсэн гэдэгтэй л ер нь ижил төстэй нэртэй. Гэтэ Колорадо мөр бол өөрөө жоохон бас бохор зам гэдгээрээ бас алдартай нөгөө шавар шалбаа гэхдээ тэгэд энэс бол бас нэг асуудал үүснэ. Экспедицээр маш олон хүмүүсд өвчин туссан гэдэг. Яг нөгөө голыг судалж явах үед
Тэгээд дээрээс нь бас Колорадо ер нь яга Европод нь гол мөрөнд тэгж их ач холбогдол өгöd байна гэдэг өөрөө чухал л та. Ер нь сууршмал иргэншил бол өөрөө усыг шүтдэг. Ус гэдэг зүйлээс бол ерөөсөө салахгүй. Хаана гайгүй гол байна. Тэр голыг бол одоо ерөөсөө чадхаараа судлаад тэнцээ амьдрахыг хичээдэг. Тийм учраас гол мөрнүүдийг бол ерөөсөө тасралтгүй судалж ирдэг байсан. Тийм учраас маш их ач холбогдол Колорадо мөрнийг бол судалсан. Тэгээд харамсалтай нь бол нөгөө далаад гарах юмч гарцгүй юм байна гэдэг нь бол мэдээд за одоо өнгөрсөн одоо хотоо олё гэдэг их байдлаар явуулсан байдаг. Энэ чинь Grand Canyon-ыг нээж байгаа. Бас Grand Canyon буюу их хавцлыг нээж байгаа. За эндээс нэг юу яаж байгаа маа? Флоридын хойгоор мань хүн явж байгаад нэг олзны хүнийг нэг хүн олзож авч байгаа. За тэр хүнд нь бас мэдгүй юм байхгүй. Нилээ их юм өөрт нь ярьж байгаа те. Үн юм бодлоо юм бүгдээ те. Баах юм ярьж. За энэ хүний юугаар бас яваад л байгаа те. За тэгээд Флоридын хойгийг дээр бас энэ экспедицэнд бол очсон. За тэгээд яг хуу тэр Индиан болохоор тэгсэн юм шиг байна. Нэг том голын тухай яриадсэн гэдэг. Тэг яг тэрийг зүгээр судлаач юу гэж таамаглаад байлаа. Энэ одоо Миссисипи мөр хэлсэн болоо даа гэж үзээд байгаа те. За тэгээд Миссисипи мөр нь бол харсан шүү дээ. Өөрөө Миссисипи мөрөн дээр л очсон те. Төдийлөн ач холбогдол өгөх өөрөө буцаа явцсан. Тэр үед сутарсан ч байсан байх ер нь бол. Тэгээд ингэж яг нэг Төв Америкийг бол анх түрүүнд энэ Испани хүн бол судалж үзжээ. Яг нь эзлэн төрөмгийлэх зорилготой очиод судлаач болоод дууссан. Тийм хүн байгаа. Судлаач гэж судлаагүй хөрг. Тий, тэгээд энэ дээр нөгөө юу яаж байгаа штэ. Ер нь бол манай хүн бол юу штэ. Алтаа болоолоогүй штэ. Алтаа болоогүй. Алтаа байхгүй. Тэгэхдээ ер нь бол яг хуу индианчуудтай бол сайхан үзсэн. Алхахын алаа тэгээд нөгөө харилцаа бол айгүй хэцүү болж байгаа. За ер нь бол тэгээд нөгөө бүрэлдэхүүнд нь явж исэн индианчууд нь хүртэл бас бослого бодлогоон гаргаад ингээд бүүн юм болсон байгаа те. Энэний үр дүнд бол 1540 он гэхэд бол экспедиц эхлээд 1541 онд чинь амжилтгүй дуусч байгаа штэ. Тэгээд газар зүүн чухал нээлтүүдийг бол хийсэн. Үр дүн гэвэл газар зүүн чухал нээлтүүдийг хийсэн. Дээр нь бол энэ нээлтүүд дээр үндэслээд ер нь бол Умард Америк ТV-ийн газрын зургийг илүү наривчлалтай, илүү тодорхой байдалтай болгож өгөөд за 1542 онд мань хүн дахиад экспедиц удирдах гэж үзээд бараагуутлаа. Яагаад тэгэхээр өөрөө өвчин туссан. Тэгээд яг нөгөө Колорадо мөрөн зүрнээр аялж байгаа л өвчин тусаал тэрний явсаар байгаа л хүндрээл угжраал нас барсан юм шиг байна. Тэгээд одоо 42 онд бол нас барснаар энэ экспедиц бол цаашаа яваагүй. Тэгэхдээ Коронадо Васкесийн чухал нээлтэн гэвэл юу яадаг юм бэ лээ. Ерөнхийдөө бол Миссисипи мөрнийг олсон. Колорадо мөрнийг нээсэн, Grand Canyon гэдэг юмыг бол нээсэн. Тэгээд Калифорни хойг, Калифорни булан гэдэг одоо ингээд газар зүүн чухал өнгөтлүүд байгаа шүү дээ. Миссисипи мөрөн энэ байна, Калифорни булан энэ байна, хойг нь энэ байна те. Колорадо мөрөн хаана. За тэгээд Grand Canyon гэдэг энэгээр байгаа те. Флоридын хойг гэдэг энэгээр нэлээд яваад яг дараагийн аялах хүмүүстэй нэг юуг нь нээж өгсөн юм шиг. Цонхыг нээж өгсөн юм шиг байна тийм ээ. Шавгийн тавьж өгсөн. Одоо яг хоёулынхан дараа нь ярих Эрнандо Сото тий. Бас Испани хэлж тий. Эрнандо Сото бол яг түүний цаг үеийн хүн. Тий. Яг цаг үеийнх нь. Яг нэгэн зэрэг амьдарч исэн, нэгэн зэрэг аялж авч исэн. Тэгээ Эрнандо Сото нэг юмараа маш алдартай. Газар зүүн нээлтээс гадна. Ер нь инжанчууд Испанчуудаас сутаах болсон шалтгааныг Эрнандо Сото гэж үздэг. Маш хэрцгий, зэрлэг одоо ерөөсө таарс инжан болох нь алж хяддаг ерөөсө аимшигтай хүн байсан гэж үздэг. Эрнандо Сото. Тэр утгаар нь түүнээс болж энэ индианчууд болон уугуул Америкчууд болон ер нь барууны улсуудын энэ хоёр бинтэйгээ сөргөөцөлцөн дайсгансан энэ нэг уг гар бол ингэж үссэн ч гэж зарим хүмүүс ярьдаг. Тэр нь ч ер нь бас өмнө ортой юм байл. Яг өөрийг нь судлаад үзэх нэ. Энэ хүн бол өөрөө яг гинэ Миссисипи мөрнийг яг судалсан гэдэг утгаараа түүний гол ач холбогдол нь гарч ирж байгаа. За Эрнандо Сото нь бол 1500 оны орчим яг Испани Эстрамудра мужид төрсэн бөгөөд тэрээр нэрт конкистадор цэргийн удирдагч аялагч байсан. За тэгэнгүүтээ Флоридын хойг болон Америк нэгдсэн улсын өмнөд засгийн Европчуудад хамгийн анх түрүүнд хүрсэн. Европ хүмүүсүүд дундаас хамгийн анх төрүүлж хүрсэн ийм хэрхэн байгаа юм. За тэгээд 1539 оны 5 дугаар сард байна уу да Флоридагийн хойгдох Тампа болонд 250 морин цэрэг. За тэгэнгүүтээ 900 явган цэрэг. За тэгээ уугуул иргэдээс бүрдсэн хэдэн боол дагалдагч нартайгаа бол хүрэлцэж ирээд аяллыг эхлүүлсэн. Энэ аялал бол маш том цар хүрээтэй байсан л да. Одоо энэ хавьяас хөндлөн бол баг тэр чигээр нь гаталсан. Яг гаталж гарч ирээгүй. Яг энэ хавцаа хурж ирээд тэгээ буцаа явсан байдаг. Аяллахаа дундуур бол өөрөө өгсөн.
Тэгээд түүний хэрэг явдлыг нь бол түүний туслах нь бол үргэлжлүүлээ явсан байдаг. Чи нэг энэ аялал чинь 1539-с 1542 оны хооронд болсон гэдэг баг шүү. Яг нэг цаг үед болоо. Яг нэг цаг үед болж байгаа. Тэгээ нөгөө хиний аялалтай. Коронадос яга Миссисипи руу яваагүй гэдэг бас эндээс ажиглаж байна. Тэгээ Эрнадо Сотог бол ерөөсө цэргийн хүн гэж байгаа. Ерөөсө баг аялагч гэхээс илүү цэргийн хүн. За тэгээд тэр Никарагуагийн нутгийг байлдан эзлэх дайнд оролцож исэн. За тэр алдарт нөгөө Франсиско де Писаро гэдэг байгаа шүү дээ. Одоо инкүүд эзэнт гүрний мөхөөс Перугийн нутагт байсан. За тэнд одоо тэр байлдааны ажиллагаанд бол амжилттай оролцоод гармага мөн маш бая одоо ирж өгнө нөхцөлгүй харгас хүн. Тэгээд асар их баян эрх мэдэлтэй нэр хүндтэй болж ирсэн баам л да. Тэгээд Испаний зам бол мэдээж ээлж даалгавраа өгсөн. Энэ бол мэдээж Флоридын хойгийг эзэлж авах, Кубын арлыг авах. За мөн одоо энэ экспедиц аян дайнуудыг зохион байгуулахын үүрэг даалгаврыг өгсөн баам л да. Тэгээ энэ дээр үл яасан баам л да. Тэр Апалачиг орчмыг өвлөдсөн байдаг юм аа. Тэгээд нөгөө алтар баян нутгал хайгаад байгаа штэ. Тэгээд нөгөөдгөө олохгүй байгаа тий. Баах ядуу тосгонтой таарал нөгөө индианчуудтай таарал тэгээд нөгөө тэрэндээ их бухимдаад бас нэлээд хүн амьтаа алж чадсан юм шиг. За энэ Мексикийн булангийн орчим одоо Мексикийн булан гэдэг чинь штэ. Америкийн булан болгох юм. Дональд Трамп ч одоо тэгээд байгаа тий. Судалтай байгаа. Мексикийн булангийн орчим бол нэлээд зохион байгуулалттай нөхдүүдтэй тулсан байгаа индианчуудтай. Тэгээ өөрөө шархацсан. За тэгээд тэгтээ тэр тулдаанд бол өөрөө гардан тулдаанд хүртэл орсон байна. Энэ цэргүүдийн нэг зоригжуулж ирсэн. За тэгээд өөрөө чи харгас хүн юм зохион байгуулалт сайтай хүн юм. Тэгээд нөө бүх эсрэг эсхүүцүүд бол нууцанд дарсан л байгаа юм л да. Тэнд бол тэгээд ер нь тэр нутгийн иргэд бас сүүлдээ нөгөө бүр яагаад ганцхан ирчүүднээс хүүхдүүд нь хүртэл тулалж ирсэн гэж байгаа. Испанчуудаас эмэгтэйчүүд хүүхдүүд хүртэл тулалж ирсэн. Тэгээд ер нь бол энэ тулдаан бол нэлээд ширүүн болсон. Тэгээ испанчууд ч өөрсдөө нэлээд хохирол амссан л да 80 орчим цэргийн энэ дэр бол алдсан гэж байгаа. Тэгээд испанчууд бол тэр тосхныг шатаагаад тэгээд нэг экспедиц ч өөрөө зогсож байгаа шүү дээ тий. Тэгээ алтаа олоогүй. За тэгээд яг хоо испанч тэр индианчууд нь бол нэлээд нэг отолтонд оруулсан юм шиг байна. Нэг байлдаанд отолтонд оруулж агаад нэлээд эвгүй одоо хохирол амсуулаад тэгээд нэг 50 орчим испанчуудыг нь халаад 40 морой дээрэмдүүлээд тэгээд ерөөсөө ингээл газар сайгүй тэр индианчууд нь отоол байлдаад байсан юм шиг. За тэгээд энэ нь бол испанчуудыг бол нэлээд хүнд байдалд оруулсан. Тэгээд мань хүн чинь ухарсаар нөгөө Теннесси одоо чинь Теннесси мууж болцсон тий. Теннесси голын ирэг дээр хүрээд тэгээд тэр тэн дээр л нөгөө юугаа авч харж байгаа шүү дээ. Миссисипи. Тэгээд өөрийнх нь ирснээр бол Миссисипи буюу орчуулахаар эн чинь ариун ус. Ариун ус ч үлээ тий. Ариун ус гэсэн юм утгатай юм байсан баг. За Миссисипи мөрний гатлахын тулд маш томоохон хэмжээний сал хэрэгтэй болж исэн учраас тэгээд энэ ажилдаа бол орсон. За тэгээд нэг индианчуудаас зугтагаа яваад байгаа юм л да. За тэгээд нэг тэр хаваараа бас нэг алт хайж нэг баахан дэмий тэнсэн баг. Тэгээд ерөөсөө болоогүй. Ингээд 1542 оны 5 дугаар сард бол нас барахт нь бол тэнд нь оршуулад тэгээд цаашаа бол явсан байгаа. За Сотогийн үүргийг би ингэж ойлгоод байгаа. Одоо гүйцэтгэсэн үүргийг. Америк нэгдсэн улсын нутаг дэвсгэрийн тэр судалгааны төвхөд нэлээд ач холбогдолтой үйл явдал болсон бах гэж хараад байгаа юм л да. Яагаад гэвэл нөгөө Миссисипи мөрнийг нээгээд одоо ач холбогдлыг ойлгоод тэгээд одоо тэнд амьдарч исэн Индиан овог аймагуудын талаарх мэдээллийг нэлээд дэлгэрэнгүй бичиж үлдээсэн чадхах тий. Эрнандо Сото яг нөгөө Миссисипи мөрнийг гаталж явахдаа өвчин туссан. Тэгээ ямар өвчин гэдэг нь бол ойлгомжгүй. Тэгээд Миссисипи мөрнийг гаталж эхлэх түүний индианчуудтай бүр зэрлэг харьцах нь бүр хитидэж эхэлсэн гэж ярьж хааж үздэг. Түүний тухайн цаг үе хамт явж ирсэн одоо судлаач цэргүүдийнх нь тэмдэглэлийг нь харж үзэх юм бол маш зэрлэг болж эхэлсэн. Өвчин тусч эхэлснээс хойш маш зэрлэг болж эхэлсэн гэдэг. За тэгэнгүүтээ нэг инжан хөрхи аргаа бараад за чи миний охиныг минь аваа би охиноо чамд өгье бидрийг амьд үлдээ гэж яхад бол охиныг нь барьж авч янзлаад тэгэнгүүтээ бүх омог аймгаар нь шатааж хаяад яваад өгсөн гэж байгаа. Тийм амир хэрцгий үйлдэлүүд хийдэг байсан. Яг иймэрхүү байдлаар маш олон давтамжтай ингэж овог аймагуудыг шатаад өгсөн. Тэд чинь хөрхи овог аймаг гэж том юм шиг яриад байгаа боловч нэг 5 уртцтай тэгээд 20-30 хүний л юмыг яриад байгаа шүү дээ. Тэгэж маш ихээр шатааж явдаг. Тэгээ өмнөөс нь болоод өөрийнх нь цэргүүд нь хүртэл өөрөөс нь айдаг гэсэн гэдэг. Тэгээд энэ өвчин бол өөрийнх нь тарих толгой ерөн сэтгэх чадварт нь бол их хүн дээр нөлөөлсөн байна гэж бол харж үзэх гээд байдаг зарим хүмүүсүүд. За Миссисипи мөрнийг олж нээгээд ач холбогдлыг нь олсон нь бол маш чухал л да. Энэ бол өөрөө далай руу гарч байгаа. Тэгээд дээрс нь маш урсгал маш сайхан төлгөөн гэдгээр жинхэнэ нөгөө номхон баг номхон гол гэж гол нэрлэлчмээр номхон мөрөнгө нэрлэлчмээр тийм сайхан гол мөрөн. Тэр утгаараа бол маш тэгээд энийг ч дагаад Америкийн хамаг том
одоо бизнесийн төв хотууд бол яг дагаа баригдаад эхэлж байгаа шүү дээ сүүл рүүгээ. За тэгээд дээрэс нь Эрнондо Сотогийн хувьд бол бас нэг сонирхолтой нь Давила гэж хүний охинтой бол гэрэлсэн байдаг. Давила гэж хүн нь бол одоо Балбоотыг гэрлэх хэрэгтэй байсан. Хоёул нэг дараа Балбоотыг ярина шүү дээ. Балбоот ер нь Балбоотыг гэрлэх хэрэгтэй байсан. Тэгээд Балбоотыг гэрэлсэн ийм сонирхолтой хүн. Тэгээ энэ хүний яг энэ юуг нь сонсхолоор тарих толгойн ингэж буруутсан өвчин тусаад ингэж хитвсныг сонсхолоор нэг Марк Аврелиус гэдэг нэг философч хаан байдаг шүү дээ. Ромын Марк Аврелиус гэдэг. Түүний нөгөө медитацууд гэдэг номон дээр яг 2 дугаар бүлэг дээр гардаг байхгүй. Хүн та яагаад өөрийнхөө сэтгэн бодох чадвартай итгэхгүй юм бэ? Яагаад вэ гэхээр энэ би чинь өвчин тусан, зовн, яс чинь хугарна, бяцарна итгэж болохгүй юм биэнд. Сэтгэл санаандаа та сэтгэж болохгүй. Сэтгэл санаа бол өнөө маргааш үргэлж өөрчлөгдөж идэх. Голын ус шиг л ерөөс өөрчлөгдөж идэх. Ганц өөрчлөгдөхгүй юм бол таны сэтгэл санаа яагаад үгүй сэтгэн бодох чадвар яагаад та энд итгэдэггүй юм бэ хүнгаа гэдэг тэмдэглээ бичсэн бидгийг номны 2 дугаар бүлэгтээ шиг санаж байна. Яг тэр байнга л үдэнд харагдаад за энэ яг бидний итгэх юм бол Эрнандо Сото шиг дуусах юм байна л гэж бодоод явсан. Тэгэд дээрэс нь бас үнэхээр хэцүүслэр алтан алтаар хийгдсэн хот улс хайх гад олдохгүй байгаа юм чинь тэгээд депресстэй л байсан юм шиг бас дээрээс нь хин дээр бас нөө бус нөө коронадо юу лээ өмнөх дээр нас анзаардаг юм л та. Нөгөө алтаа хайгаа яваад байгаа шүү дээ. Баахан юм амлаа явчихдаг. Коронадо васкас дээр анзаардаг байхгүй. Баахан юм амлаа явчихдаг. Нөгөөх олж чадахгүй. Тэгэхээр бүр уур нүрэл ингээл яадаг юм шиг байна. Үхэл амьдралын асуудал яригдаад эхэлж байгаа шүү дээ. Асар их хэмжээний нөөцийг хаанаас авч гутаа гар хоос ирнэ гэдэг бол одоо ер нь бол цаазын ялаар дуусж байгаа. Хааны эрх мэдлийг одоо завчин мөшгсөн одоо буруугаар ашигласан хэрэгээр шууд буруутгагдаад газар дээр конец хүлэн болох юм болж байгаа. Балбо бол түүнийг бол шууд өөрийн биеэр амталсан байдаг. За Балбоор орох уу? Балбоор. Васко де Балбо Нуньес. За Америк ТV-г судлахад ер нь яг Колумб бол энэ ТV-г нээсэн. Гэхдээ нутгийн иргэдийг дарлах мүлжихэд бол нэлээд төлхөө анхаарсан баг. Манай хүн бол одоо Балбо бол. Тэгээд ер нь бол яг энэ Испани судлаачтай тухайн үеийн цаг үеичээс өөрөө хэцүү гэж. Тэгээд мөн чанар нь бол ерөнхийдөө нэг тийм судлаад нэг яагаад тахаасаа илүү баялаг хаана байна, боломж хаана байна гэлхийг хайж исэн байна. За Балбо бол испанчуудын үнэхээр одоо нөгөө архетип гэж ярьдаг шүү дээ. Үнэхээр том төлөөлөл. Энэ хүмүүний одоо тайгуулгын зам мөр бол нэлээд харгас ширүүн байдалтай байсан, цус их уурсгасан. Тэгтээ түүхэнд үтээсэн нөлөө бол бас бий. 1513 онд Балбо шин далайн эрэхт анх хүрсэн. За Европчуудын тэр номхон далай хэмээх тэр асар том төв дамсан замыг бол нээсэн баг. Номхон далайд хүрэх юуг нээсэн. Тэр чинь өмнөд тэнгис гэж нэрлэдэг байдаг баг тийм. Өмнөд тэнгис гэж нэрлэдэг. За яг л одоо Балбо бол яг өөрийн тухайн үеийн цаг үеичүүдийн адилаар л мэдээж л одоо алдар нэр эд хөрөнгө за мэдээж одоо тийм зүйл нэлээд дурлсан. Тэгээд тэр Домингод бол газар тариалан арилжаа намаа хийгээд мань хүн бол бүтлгүй байсан. За ингээд энэ үр зээлнээсээ яаж гарах вэ гэдгийг л бодж үзэж байгаа. За ерөөсөө энэ хүмүүс яриад байна. Тэр нэг алттай мөнгөтэй яасан ийсэн газар. За тийшээ л явж одоо азаа үзэж энэ одоо алт мөнгө олж ирж энэ үр ширнээсээ харъя л гэж бодсон юм шиг байна тий. Васко Нуньестэй Балбогийн хувьд бол их сонирхолтой. Яагаад вэ гэхээр өөрөө бол Испаноос ийшээ хурж ирээд одоо Порто Рико юм да. Порто Рико дээр хурж ирээд газар тариалан хийж гэлсэн. Энэ үед бол ер нь испанчуудын нэг тренд байсан л да. Порто Рико дээр хурж ирээд алт мөнгө хайх, нэг бол газар тариалан эрхлэх гэдэг ч юм уу ерөөхдөө шинэ амьдралыг эхлүүлэх тийм одоо зам болж өгчсэн. Тэгээ үүний адилаар цаг үеийнхээ хүмүүсүүдийг дагаад Васко де Нуньес Балбогийн хувьд бол Порто Рико дээр хурж ирээд тэгээ ажиллаж эхэлсэн, газар тариалан эрхэлж эхэлсэн. Тэгээд ерөөс төдийлөн амжилттай байгаа. Хөрш ер нь баригдаад муу нэртэй болоод ер нь амьдрахын эцэг болоод харсан. Тэр үед нь Инсисо гэж хүн нөгөө Пизарогийн талаар сонсоод за би тэр алтан газрууд их ч алтан хот олсууд их чи би одоо ерөөсөө нээн гэд. Тэнгүүтээ хамаг хөрөнгө мөнгөө зараад өөрийн экспедицийг Грифон гэдэг хөлөгтэй бол эхлүүлсэн байдаг. Тэгээд яг Порто Рико дээрээс хамаг хөлөг онгоц ачаа тэврээ базаж явж исэн. Тэгээд тэр үед бол одоо хөлөг онгоцлол хүмүүс тулгаагаар очиод цухтаах орлого маш их гардаг байсан. Яг энэ өөр ширэн баригдсан байгаа юм чад эрх мэдлээс цухтаах гэдэг шүү дээ. Тэнгүүт чинь маш нарийн хяналтанд ор инсис бол ерөөсөө хүмүүсүүдийг цухтаах боломж ерөөсөө олгохгүйгээр маш них нямбай байдлаар ажиллагаагаа явуулчихсан. Балбо бол маш сэргэлэн байсан л та. Өөрийнхөө нохоо гэхлээд хөлөг онгоцсон дээр оруулаад тавьчихсан. Тэнгүүтээ өөртөө цуг ажиллаж исэн
зүтгэл нэг хамт зүтгэжсэн нөхдүүдтэй хэлээд за би энэ бошконд орлоо. Та нар намайг ачаа тэвэр шиг харагдуулаад орон бусгах үед тэнцээ оруулаад тавьчих гэд хэлсэн. За тэгээ яг үгэнд нь ороод инсис бол нэг бошкон дотор нуугдаад юун дээр ирсэн бэ? Инсисогийн хөлөг онгоцсон дотор орсон байгаа Бальбоог явд. Тэгээд тэнцих сонирн бас хөлгийн хүмүүсүүд ихлэ гайхчихлээ. Энэ нэг нохоо яагаад энэ бошконоос ерөөсө салахгүй байна гэд. Тэгээд яг нэг Бальбоо сонсож байгаа яг Квентнаас хол яг нэг их далайн цөлд ирсэн үед за намайг бол энэ ч одоо буулахгүй гэдгийг мэдэнгүүт одоо нөгөө бошкигч шууд өшгөлөөл нэг л том ялсан батар гарч ирсэн. Тэгэнгүүт чи инсис болонгот за ч юм уу одоо яадаг мондвэ гэдэг шиг одоо энэ үр ширнээс цухтаа чи одоо хөл бусаар ингэж гарч ирсэн байна. Чамаг бол одоо хүн амьдарч байгаа хамгийн ихний арал дээр би бол чам буулгаж хайна. Чи бол тэнцэнэ үлдээд тэг үхээд амьдраад явах чи гэдгсэн. Бальбоо бол өвдөг дээрээс өкрөөд хамаг нулимсаа хасгаруулаад гууж гисэн гэж. Гууж ин би одоо үнэхээр ажил төрөлдөө сайн. Тэгээ дээрээс нь Бальбоо ч нөөрэ бас язгууртан гаралтай хүн гэдэг утгаараа нэр хүндтэй хүн байсан. За тэгээд хар ажилтаа маш сайн, зөөрхтэй. Тэгэн энэ чи ирээд амьдраад үтсчихсэн байсан болохоор ойр хавийн газар нутгийн онцлогийг маш сайн мэддэг байсан учраас за ер нь урт хугацаанд энэ хүн хэрэг болох юм байна гэд Бальбоог бол аваа явсан. Бальбоо тэгээд хөлөг онгоцсон дотор байхдаа хүмүүс маш одоо хамт олонныхоо итгэл үнэмшлийг маш их аваад ер нь бол инсисогийн араас орхууц хэмжээний нэр хүндтэй хүн болж гарч ирсэн л дээ. Тэгэд явж исэн хөлөг онгоц бол аваарт орсон л доо. Дундуура нөгөө юу шуун шурган хугарч унаа. За тэгэнгүүт энэ чи ирж зогсох болсон. Яг энэ Панамын хоолойны энэ хавцаа. За тэгээд тэр үед болонгууд инсисо бол өөрөө эрх мэдлийн их тийм асуудалтай хүн байсан. Яг за нэгдүгээрт эдгээр хүмүүсүүд нөгөө хөлөг онгоцсон нэвтрээд цааш аялах боломжгүй болсон. За тэгэнгүүт баян нөгөө нутгийн хинжаанууд нөгөө ирж дайрдаг. Тогтмол 50 байлгадгуудыг маш их цут руу аялагчтай бол явуулсан. Цут руу явахын дээрээс нөгөө нутгийн хинжаануудтай одоо солилцож болох алтны хэмжээ хүртэл тогтоогоо төгсөө өөрийнхөө цэргүүд хатуу хяналттай систем тийм. Тэгэнгүүт тэрнээс нь болоод яасан бэ гингүүд цэргүүд маш их бухимдаж эхэлсэн. Одоо алт болох гэж ирсэн нөхдүүдэд та нар алт авч болохгүйгээ хэлжингүүт чи ерөөсө хүсүүсэг уурдаа шүү дээ. Тэгэл уурлаж эхлээд энийг бол Бальбоо гайхалтай сайн анзаарсан байна. За ер нь төрийн эргэлт гэдэг шиг күтээ та хийчих боломжтой юм байна. Хийчих боломжтой байна гэж бодоод нэг нөхөртөөгөө хамтарч агаад инсисогийн бол одоо эрх мэдлийг нь булаан аваад өөр ингэсэн фортыг байгуулсан. Тэгэнгүүтээ Испани эзэн хаан руу загтал явуулсан бит. За би бол одоо энэ инсисо гэж нөхөр бол одоо эрх мэдлээ ингэж завхааруулан ашигласан учраас би бол энэ эрх мэдлийг ингэж аваад энэ энтийн одоо удирдагч нь боллоо шүү. Би бол хаан танд бол их хэмжээний алт эрдэнэс за тэгээд дээрэс нь газар шороог би танд бэлгэлнэ гэдэг амлалтыг өгөөд тийм загтал бичээд явуулсан. Тэр загтал нь бол явах гэж хэдэн жил болно. Тэгээд тэрийг нь авчаад нөгөө загтлаа явуулж хүлээж явах зураа ойр хавийн газруудыг хайгаад нөгөө алтаа ирж эхэлсэн. Тэгээ алтнаас том юм болсон л доо. Манай хүний хувьд. Тэгэхдээ маш их хэцүү байсан гэдэг л дээ. Яг энэ хавч айгүй уулархаг хад хавцал ихтэй. Тэгээ дээрээс нь уул гадаад давцсныхын ард дээрээс муухай халуун. Тэгээ ерөөсө шатаж өгчих гээд байдаг. Тэгээ ерөөсө ингээд сүүдэр дагаж явдаг. Маш хүйтэн тийм нөхцөл байдалд байсан юм байна л. За тэгэнгүүтээ аялал маш их хэцүү байгаа. За тэгвэл сүүл рүүгээ нөгөө өөрийнх нь хүмүүсд алт булаацалтаж эхэлсэн. Хоорондоо алтаа булаацалтаж эхэллээ. Тэрийг нэг нутгийн инжээ хараад хүүшээ та нар чи ямар гिचийн үл бүтэх нөхдүүд вэ? Ганцхан алтан дээрээс ингэж муудалцаж байгаа юм бол та нар одоо хідэн биенийг одоо ер нь барьж итгэхээс холоорог бол нөхдүүд байна да. Би их алттай газар мэднэ. Та нар тийшээ очих юм бол ингэж хойдон биентэйгээ булаацлах шаардлага байхгүй. Тэнтгийн хүмүүсүүд бол алтан тавган дээрээс хоол иддэг. Алтан хундагнаас усаа будаг. Тим хүмүүсүүд. Та нар тийшээ очих юм бол алтуул тэнцээ одоо хүссэн хэмжээгээр чинь байгаа. Тэр газар бол одоо том далайн одоо маш том их усны тэнцээ байдгаа гэд. За тэгмүүдээ за тэр газрыг чинь хайж олъё гэд аяллаа эхлүүлээ дуул модыг давж усааран байгаад одоогийн бидний мэдхээр хойд номхон далайг нээсэн. Тухайн үед Бальбоогийн хувьд бол өөрөө түүнийг өмнөд далай гэж нэрлсэн байдаг. За тэгэнгүүтээ их түүний баатарлаг нэг хөшөө байдаг л та. Испанд түүний хөшөө байдаг нэг юм туга сэлэмтийг ингээ барьчихсан. Анх яг тэр нэг Панамын тэр том уулан дээр ингэж гарчаад тэр далайн бараа гарсан гэж. Тэгэл тугаа ингэж барайл. Цэргүүдлүүгөө хараал. Сэлмээ ингэж өргөл. За бүгдээрээ тийшээ явъя гэл.
Бас тийшээ явахад нэг онцлогтой юм юу гэсэн бэ гэхээр нөгөө Индиан хэлэхдээ та нарын цэрэг бол их цөөднөө тэнцээ бол одоо маш хүчтэй улс байгаа учраас та бараг 1000 цэрэгтэй явах шаардлагатай болно гэдэг. Нөгөө хаан руу зэгтлээ улс гэсэн шүү дээ. Тэрэндээ бас нөгөө нэг бид нар лөө 1000 цэрэг явуулж өгөөч бид нар их алттай улс руу очиж дайлаар мурдах шаардлагатай байна инээ тэрэ гэдэг зүйлээ бол хэлээд бас тэр загтал дотроо бичсэн байдаг шүү. Тэрийг хүсэлхээ мартчихж. За тэгээд энэ загтал бас дараа нь хүчрэх юм болно. За тэгэнгүүтээ далайгаа нэгээд нөгөө далайгаа магтан бишрээл. За би энэ газар шороог нийлээ. Энэ их том далай тэнгисийг би бол одоо хааныхаа нэрийн өмнөөс нэрийдлээ. Кастилийн хааны нэрийн өмнөөс би энэ газрыг хинч хаан ч энэ өмнөх далайг миний газар нутаг гэх юм бол би бол тэр хүн дээр очиж байлтахад би бол бэлэн байна. Эзэн хаан би танд бол ийм сайхан газар нутгийг нээж өглөө. Одоо энүүгээр дамжиж та юу руу явах боломжтой. Одоо хятад метод руу явах. Шинэ газар гаргалгааг би нээж өглөө. Гэт аяллаа дуусгангуудаа нээлттэй Испани руу дахиж явуулсан. За тэгээ мэд хүн хүрээд ирсэн чинь нөгөө бүтэн явсан загтлынх нь хариун жилийн дараа ирсэн. Жилийн дараа Давила гэдэг нөгөө өмнө бүс охинтой суусан гэдэг хоёул ярьжсэн тийм ээ Сотог. Давила гэж хүн ирээд Давила болонгууд яг нөгөө өмнөд далайг нээх ёстой хүн байсан байхгүй хаанаас өмнөд далайг нээх албан ёсоор тушаал авсан. Тэгсэн чинь мань балбаа нээцсэн. Хаан руу бүр загтал магтал явуулсан. Тинчнээ бүр баатар болцсон. Хүмсүүд алт мөнгөний олоод өгсөн. Мундаг том баатар сууж идэг. Тийм хүнийг одоо учир зүггүй хараа зүгт алж бол бас болохгүй. Тэгэнгүүт Давила бол нууцаар махинацуудыг явуулж гэсэн улс төрийн нарийн ширээ махинацуудыг явуулдаг. Яг хөө гэтээ албан ёсоор бол яг тухайн газар нутгийн губернатороор бол Давилаг бол томилсон байсан. Тэгэнгүүтээ хаан бол дараа нь дахиж загтлын болгохдоо Балбоо бол одоо чиний араас орох үз. Үгүй та хоёр бол энэ зэрэгцгүүд ирэх мэдлэлтэй хоёр хүн шүү гэдэг бол одоо тушаалыг болгоод гэтэл Давила ер нь том буруу хийсэн. Тэгээд яах энэ бүх та бодоод үзэлтэй энэ хүн жоохон өмнөхөн ирсэн байсан бол ч юм уу Балбоо байгаагүйсэн бэл энэ хүн өмнөд далайг нээх байсан байлаа шүү дээ. Энэ бүх амьдралынх нь ололт амжилтыг хулгайлцсан үнийг харахаар л бүр цуснд буцлаад болж өгдөг байсан юм бэл. Тэгэд арга ятгахта би тэгэж уурлахгүй байгаа шүү гэдгийг харуулахын тулд хаавс Испанд байгаа охиноо чи миний охинтой гэрлээрээ гэд бол сүү тавьсан юм бэлээ. Тэгэд тэр өсгүүтэйгээ ч уулзч чадаагүй Балбоогийн хувьд. Тэгээ юу болсон бэ гингүүт Давила бол ингээд Педро Арис Давила болонгууд нэг юм махинац явуулсаар байгаад хаанд бол юм бичиг явуулсан. Хаанд бичиг явуулахдаа юу гэсэн бэ гэхээр за энэ нөхөр бол тэр үед нөгөө Давилагийн үгэнд орохгүйгээр Балбоо бол энэ хавийг судалж энэ Панамын энэ хавийг судлаад ер нь дураараа л дургаад байсан. Аргагүй л тө хөрхий Давилагийн үед хамаг цэргийн хүч байгаад байсан учраас ойрхон байвал ер нь нэг шүн намайг гэрээс нь гаргаж ирээ алчиж магадгүй гэдэг мэдээг нэрчиж дунджих нь тийм магадгүй мэдээдээс учраас тухтааж байгаа царайн тэр байсан. Би аль хэлээ гэж сураггүй алга бол өмнөд далайг би одоо судална. Одоо би энэ газруудыг судална. Одоо би алтай гэж ерөөсө тогтож өгөхгүй цухтаага яваад байсан. Тэрийг нь овжноор ашиглаад Давила юу гэсэн бэ гэвэл хаан таны зөвшөөрлгүйгээр өөрийн улс орныг байгуулж одоо эрх мэдлийг тань булааж авахын тулд энэ хүн бол одоо аль хийгээд байна. Энэ хүнийг одоо алахгүй л болохгүй байна гэдэг загтал явуулаад хаан бол түүнийг одоо цаазар хороох тушаал гаргаад тэгээ Балбоог дууцсан. За Балбоо хүрээд ирээ. Хоёуланд нэг чухал ярих юм байна. Улс орны талаар чухал юм гээд бодон чихэр өмхүүлээ тавиад ирсэн. Балбоо яваад очсон. Тэгээд Давилагийн байшин руу орсон чинь за чамайг одоо цаазар авна гэд. Тэгээд мэндэр дээр гараад цаазар авахар болсон байдаг. Түүний бас өшөөний 3 хамтрагч хамтард ингээд түүний 4 хүний амийг бол тухайн үед бол цаазалсан гэдэг. 1919 онд тий 19 онд энэ чи яг нөгөө Эрнан Кортес Ацтекүүдтэй үзчихсэн тэр л үе л дээ. Ацтекүүдийг нураа байх болгож байгаа. За энэ Балбоогийн ер нь амьдрал нэлээд нарийн төвхтэй л дөө. Тий нэлээд хэцүү. Тэгээд ер нь бол амьдралын төгсгөл бол маш юм гонхтайгаар дуусч байгаа. Гэхдээ энэ хүний одоо тэр номхон далайг нээсэн үйл явдал бол дэлхийн газар зүй улс төр эдийн засгийн хүрээнд бол цааш та бол эргэл туцалтгүй нөлөө үзүүлж байгаа юм л да. Ямар нөлөө үзүүлсэн гэхээр Европчууд дэлхийн далай тэнгисүүдийг ойлгож ашиглах, за шинэ чиглэл гаргаж ирэх, мөн стратегийн ямар өөр боломжууд байна гэдгийг эрэлхийлж хайх ийм л алхмуудыг л хийж байгаа юм л да. Энэ нь бол мэдээж Испани далай дахь хүчрэх байдлыг баттгахц мэдээж цаашдын худалдаа наймаа хэрхэн яаж өрнөх үү те колоничлын процесс ер нь яаж явагдах юм гэдгийг бол
энэ процессыг бол илүү хурдсгасан ийм үйл явдал болсон юм болов уу гэж хараад байгаа юм л да. Тэгээд Бальбоо ч тэгээд байгаа шүү дээ. Хүний төсвөр төвчээр хатан зориг те хүсэл эрмэлзлээ илэрхийлэл. Тий. Энэ одоо Бальбоо тэгээд энэ бол Бальбогийн гүйцэтгэсэн үүрэг бол Испани хаант улсын төвлөрөөр гүйцэтгэсэн үүрэг бол хязгаарч мартагдахгүй гэсэн нэг ийм бодохтой зүйлийг бол хэлсэн байдаг шүү дээ. Тий, түүний одоо амар гой хөшөөд өгдөг шүү дээ. Хөрөл хөшөө. Тэгээд дээрэс нь Бальбоо ярихлаар бас нэг One Piece гэдэг нэг хүүхэлдэйн аним байдаг шүү дээ. Тэр их санаанд орт. Ягаад гэвэл One Piece дээр чи гол дүр нь хамгийн ихний анги дээр яг Бошкноос гарч ирдэг байхгүй. Тэнгүүтээ бас хамгийн ихний хэсэг дээр нь яг Бальбоотой ижил төстэй байдлаар талан дээрмчний хаан Рожер гэдэг дүр нь болгонгот бид байлгаа хаан уусан инээ тэр гэдэг илтгэл тавьдаг. Яг тэрнтэй адилхан өгөх хүмүүс бас илтгэл тавиад төгсөн гэдэг. Тийм чухал сонирхолтой амьдралтай. Тэгээд дээрэс нь бас өөрийнх нь амьдралын аж ихс яг тэр байдлаар дууссан гэдгийг та анзаарч болж байгаа. Инсисогийн эрх мэдлийг авч булаагаад ингээд амжилтаа эхлүүлсэн бол яг өөрийнх нь төгсгөл нь бас яг тийм болж байгаа. Карма эдэлсэн нэг юм болсон. Энэ Испани аялагчид Испани далаачтай нэл түгээмэл л дээ. Ер нь энэ харгас байх, индианчуудтай зэрлэг харьцах, дээрэмдэх, нөгөө алт хайх гэдэг яг ийм дүр зураг бол адилхан харагдаад байдаг. За бид нар 3 Испаниг ярьлаа. Бальбоо Нуньесийг ярьлаа. Эрнандо Сото, Орлеано Франциско, Коронадо Васкесийг ярьлаа. За энэ твийг ганцхан Испанчууд ухаж төнкөө судлаад байсан юм уу үгүй. Энэ төв дээр бас өөр одоо англичууд, Америк, Шотландчууд өөрсдөө байгаа. За бид нар цаг хугацааны хувьд одоо арай хойшлоо. Энэ ч одоо бид нар 3 Испани аялагч 1516 дугаар зууны хүмүүс болж байгаа бол одоо бид нар 18 дугаар зуун руу орж байна. За энэ дээр бол бид нар Америкийн нэртэй аялагч, Хойд Америк судлаач Луис Мериветер гэдэг хүний тухай ярина. Энэ хүн бол 1770-аас 1838 оны хооронд амьдарч байсан. Хойд Америкийн судлаач тэр Уильям Грант Кларк болоо те нөгөөх нь Уильям Кларктай хамтаар аялалд явж исэн. За тэгээд Миссисипи мөрнийг бол ерөөхдөө ингээд нөхдүүд бид нар Миссисипи мөрөн дээр эргэж очино. Испанчууд нэлээд ухсан. Одоо Францууд дараа нь ухсан. Гэхдээ бид нар Француудын тухай арай явах болоогүй. Одоо ингээд Америк аялагчийг ярих гэж байна. За энэ Луис Мериветер гэдэг хүн бол Миссури мөрний урсгал дагуу заваараа илсэн байна. Эхнээс нь адаг хүртэл аялсан. Нэг нийтдээ нэг 4700 км замыг туусан гэж байна. За Луис Мериветер, за Уильям Кларк хоёр болон тэдний экспедицийн бусад гишүүдийн тэмдэглэлд нэгтгэхэд 1814 онд бол тэр Фландерсфилд гэдэг тийм Фландерсфилдэд хэвлэгдсэн байт юм байна. 1803 оны Парисын гэрээний дагуу Наполеон ч нөгөө Америкийг юунд зарж байгаа штэ. Америк нэгдсэн улсад Луизианыг зарж байгаа штэ. Луизиана ч одоо энэ л дээ. 2 сая метр квадрат. 2.1 хэдэн сая километр квадрат үлээ ийм. Бараг гэж энэ одоо өнөөдрийн энэ Америкийн чинь баг 4-1 нь байгаа байхгүй. Маш том газар нутгийг бол худалдсан байдаг штэ. Тэгээд энэ дээр нөгөө юу яасан байдаг юм. 60 сая франкаар зарсан байдаг юм. Тэгээд Луизиана мужийн нутаг дэвсгэр тэр дундаа Миссисипигийн бар хоёрыг Шинэ Орлеан буюу Нью Орлеан гэж байдаг штэ. Тэр маш сул эзэмшилтэй бараг судлагдаагүй тэр нутгууд байсан баг. Яг нь ерөнхийдөө Францууд ингээл манайх гэл зарлцсан. Тэгээд нэг амар судалсан юм бол байхгүй. Яг ганц нэг хүн тэргээр явсан. Тэгээд нэг ингэ байж хаа. Тэгээд энийг ингэж байлгаж байхаар баг зарчий. Тэгээд чинь 60 сая франк гэдэг тухайн үед асар их мөнгө байхгүй юу? Тэгээд дайнаач. Тэгээд нөө Наполеон чинь дайнаа санхүүжүүлэх гэдэг штэ. Тэгээд Францын Луизиана, Британий, Канадын хоорондын хил тогтоогүй хэвээр байсан баг. За мөн Англи, Канадын хойд, баруун хойд компани төлөөлөгчд бас нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан. Тэр газрууд бол судалгаа хийсэн баг. За энэ дээр нөгөө Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Джефферсон Джефферсон ч гэхдээ яг энэ Луизианыг 8 явагдахад чинь ерөнхийлөгч болоогүйсэн байдаг баг шүү. Болоогүй. Арай өмнө. Францд суух, Америкаас суух элчин сайн мэдээлсэн байсан тийм. Тэгээд Конгресст бол хандаж хэлсэн баг манай он. Тэгээ юу гэж хэлсэн гэхээр 1803 онд шүү дээ. Америк нэгдсэн улсын гадаад худалдааг өргөжүүлэх зорилготой гэж тодорхойлоод $2500 төсөв батлах хүсэл тавьсан байна. За энэ төсөв ямар учиртай юм бэ гэхээр яг үнэндээ бол ерөөсөө энэ хойд нутгийг судлах судалгааны экспедицийн хөрөнгө номхон далаад гарцыг хайх тий. За тэгээд ер нь бол Миссури мөрний сав газар бол номхон талаар хүрэх хамгийн тохиромжтой усан замыг судлах зорилгоор бол тусгай экспедиц зохион байгуулахыг үүрэгдээд Томас Джефферсон тэр чинь бол өөрийн нэрийн бичгийн дарга Луис Мериветерийг томилж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ энэ хүн бол өөрийн анд цэрэгт хамт албааж исэн Уильям Кларкийг бол дуудаж ирээд за ингээд үндсэн зорилго бол газар зүйн судалгаа явуулна. Тэгээд баруун нутгийн Индиан одоо уугуул Америк овог аймагуудын талаар угсаатны
нарийн мэдээлэл цуглуулах ийм үр даалгавартай гарыг нэг спидис гарч байгаа шүү дээ. Тийм энэ талаар хоёул ярихад яг хоёул газар нутаг зарцсан гэж яриад байгаа. Гэхдээ Францууд бол нэг тийм газар нутаг зараагүй. Францууд ихт гоё юм зарсан. Нутгийн индианчуудаас газар авах Францын эрхийг Америкчуудад зарсан байхгүй. Өөрөөр хэлбэл газар нутаг аваагүй үүний ард дээрээс Америкчууд индианчуудад тохиролцоо гэрээ хэлэлцээр хийж газар нутгийг худалдаж авах эрхийг Францчуудаас авцсан болж таарч байгаа. Тэгээд дээрээс нь тэгж худалдаж аваад нөгөө Францчууд төгснөөс их мөнгө индианчуудад төгсөн гэж ярьдаг. Тэгээд Америкчууд хаанаас энэ их мөнгийг олоод авцсан бэ гэдэг бас асуулт байдаг. Тэрэн дээр болонгууд яг англиар дамжуулж 9 шидийн банкны махинац 9 шидийн хувьцаа гаргаж байгаад нэг зохицуулсан юм байлээ. Тийм юм байгаа. За Мервитер Льюисийн хувьд болонгууд сэтгэл зүй их хэцүү юм байсан гэдэг. Ерөөс маш их депрессдсэн хүн байсан гэдэг. Томас Джефферсон ч мэдчихсэн, Кларк ч мэдчихсэн гэдэг л те. Ер нь л нэг тийм их меланхолик яах гээд байгаа нь мэддэхгүй, их л нэг тийм гонигэрсэн хүн байсан гэдэг. Мервитрийн хувьд. За тэгээд дээрээс нь одоо Миссисипи мөрөн бол энэ үгээр урсаа явж байгаа. За энэчнээс ахуулаад энэ хавцаа хүртэл одоо яг өмнөд далайг хүртэл аяллыг үл хийж явсан. Энэ хугацаанд болонгууд чадхаараа л яг нөгөө Миссисипигээс үргэлжлээд нэг юм намхан далаа руу гарч явах усан гарц байна уу гэдгийг л хайгаа яваад байгаа. Гол зорилго нь бол тэр тий. Гол зорилго нь тэр. За тэгээд тех замаараа нөгөө дараа нь индианчуудаа гэрээ хэлэлцээр хийж нөгөө нутгийг авах учраас энэ индианчуудын соёл юу байна тэр хамаг юмыг судлах шаардлагатай гэдэг тийм тушаал аваад явсан байгаа юм. Тэгээд энэ үуч энэ ч бас их нууц ажиллагаа шүү. Англичуудаас хэрвээ англичууд мэдчихвэл энэ үйл ажиллагааг бол зогсоох магадaltaй гэдэг бол англичууд чинь нөлөөтэй хэвээр байгаа байхгүй. Эдгээр Америк тусгаар тогтнсон ч гэсэн англичууд чинь бас нөлөөтэй байгаа шүү дээ. Болж игэл байлчих гээд байгаа шүү дээ. Гадаад Монголоос дотоод Монгол нөлөөлдөг гэсэн гэдэг шиг юм болох гээд байгаа. Тийм учраас нууцын зэрэгтэлтэй ийм том даалгаврыг бол авч яваад үндсэндээ бол нэг 1803 оноос 14 хүртэл маш 6 он хүртэл бол маш удаан аяллыг хийсэн. Энэ үедээ бол Скажевиа гэдэг бүсгүүтэй танилцсан байдаг. Скажевиа бол их баруун хүмүүсд их хийлэгтэй. Тэгээ Индиан соёлоо маш сайн мэддэг. Өөрөө болонгууд Франц нөхөртэй ийм бүсгүй байсан л да. Тэгээ 2 хүүхэдтэйгээ. Тэгээ хүүхэд нь дөнгөж 2 сартай байхад билүү Мервитрийн аялалд нэгдээд замчилж эхэлсэн байдаг. За тэгэхдээ явж явах явцдаа нөгөө нэг Скажевиа бол бусад омгуудыг тайлбарлаж өгөөд л тэгээд соёл нь юу байдгийг за тэнгуүтэ Шошонго өгтөө болсон. Шошоо үг бол их онцлогтой л доо. Шошоо үг бол одоо тэдрийг яг нэг аялал цутарч одоо хэцүү болж явах үед бол тэд нар жоохон тус нэмэр болж эхэлсэн улсууд байдаг. Гэхдээ хөөрхий Шошонго үг дээр очиод эхний хамгийн түрүүлээд хин очсон гэдэг юм аа. Мервитер Шошонго үг дээр очсон гэдэг. Тэгээд Шошонгогийн ерөн төдийлөн найрсаг харуулж байгаагүй. Нөгөө испанчууд ячаар. Тэгэл тэгэнгүүтээ Луис Кларк хойноос нэрхтээ нөгөө Скравешатага ирээд Скажевиатай ирээд тэгсэн чинь нөгөө Скажевиа чи Шошон омгийн ахлагчи төрсөн дүн болж таарсан. За тэгээ бөөм баяр хөр болоо. За найзууд нөхдүүд болцгоо бид нар таад газар нутаг юу вэ хамаг ямиг зааж өгөөгээд Миссисүрийн мөрний хамаг нарийн ширийн деталуудыг зааж өгөө Миссисүрийн мөрнийг судлаад тэр үед хөрх их сутарсан гэж байгаа маа бас. Яагаад вэ гэхээр нутгийн индиан яг тэр Шошон омгийнхны идэж уудаг юм нь жимсгнэр л өөрснийгөө бараг шахуу арга цаасан болоод байна. Тэ нэг бизон аз тааруулаад иддэг. Тэгээд ерөөсө их тийм өссөглөн байдаг. Тэнгүүтээ Мервитер хөөрхий цэрэг нэг 40 хүнтэй цуг авсан 40 хүн өлсөд аргагүй ирэхэд индианчуудаас морь хөдөлтөж аваад морио идсэн. За морио идчихээ үйжсэн дахиж тэнцвэс нохтуудыг идчих эхэлсэн гэж байгаа. За тэгээ нэг индианчууд бүр гайхсан байдаг. Тэгээ бүр тэнгүүтээ бүр ягталсан гэх юм уу доромж байдлаар гэдэг юм нохоо идэгчээд гэдэг хочиг хүртэл тэдэр төгсөн байдаг л та. За тэгээ Мервитер бол нутгийн индианчууд ячаар бас судалгаагаа хийгээд бас нэг өөр нэг овогтой болсон байдаг юм аа. Тэр овгийнхан болонгууд өөрснийгөө бол газрын гүнээс гаралтай гэж авч үздэг уугуул Америкчуудын овог байсан. Тэдний домог нь бол их сонирхолтой. Анх бол өөрснөө газрын гав дотор агуу дотор амьдардаг гэсэн гэж өөрснийгөө үздэг байсан юм билээ. За тэгээ агуу дотор нэг өдөр модны үндэс агуу дотор нэг ургаад эхэлсэн. Юу болов яав гэгээд нөгөө модны үндсийг нь хайгаад олонгууд модны үндэсний дагуу их газар дээр гараад эхэлсэн чинь жимсгэн ан амтан байна гэдэг. Тэгээ бүүн баяр хөр болоод бүгдээрээ тийш явж гисэн. Маань л их газар дээр гарч ирж агуугасаа гарч амьдарч гисэн. Тэгсэн чинь нэг тарган бүсгүй мөчнөөс зүгтээд
нөгөө үндснээс нь зүгтээ тэгсэн чинь мод нь хугарч унаад нөгөө уугал иргэдийн тал нь газартаа үлдээд тал нь их газартаа үлдсэн гэдэг юм бас домогтой. Тэнгүүт тэд нар одоо үхээд амьд ахуй наснда буян хишиг ихтэй сайхан амьдарч исэн бол буцаад нөгөө анх төрсөн тэр агуулга буцаж очтгоо гэдэг ч юм уу тийм домог момогтой хүмүүсүүдтэй хуулзаж бариад аялал амжилттай зохион байгуулад дууссан байдаг. Миссурийн мөрнийг бол хамгийн гол нь маш сайн судалсан. Тэгээд Миссисипиг бол одоо өөр их урсгалтай байна. Өөр газраас ихээ авдаг юм байна гэдгийг олж мэдээд тэгээд бас дээрээс нь за энэ хавьяас бол энэ Миссисипи мөрнөөс бол номхон далай руу гарц байхгүй юм байна гэдгийг бол олж мэдээд Вашингтонд хүрч ирсэн. За тэгээд түүний бүтээлүүд бол 1814 онд таны хэлсэнчлэн сайхан хэвлэгдэж гараад Америкт даяараа цуутай хүн болоод араас нь Томас Жефферсон түүнийг бол юу гэж нутгийн губернатораар томилсон байдаг. Тэгээд губернатор байхдаа их муу ажиллаа хийдэг байсан гэж түүнийг ярьдаг л та. 3 жилийн хугацаанд л ажилласан гэдэг. Тэгээд өөрийнхөө иргэд бол их дургүй байсан гэж байгаа. Одоо Томас Жефферсонтэй найз нарийн бичин гэдэг мөртлөө чи одоо Томас Жефферсонтэй харьцдаг юм уу, ер нь загтал явуулдаг юм уу гэхэд иргэд бол их жоохон дурамчхан байдаг байсан гэдэг юм байлээ. За тэгээд 1809 онд юм уу да өөрхий ном нь хэвлэгдэхээс өмнө шүү 1810 онд гэдэг чинь ном хэвлэгдэхээс өмнө өөрийнхөө эдлэн газартаа одоо экспедиц дууснаас 3 жилийн дараа буюу 1806 оноос хойш 3 жилийн дараа 1809 онд өөрийнхөө эдлэн газартаа толгоон дээрээ тэгээд гидсэн тус газартаа бууны шарахтай гэрээсээ олцсон. Нэг том бууны чимээ гараад зарцсан үйлчлүүлэгч бүсгүй гэрлүүн оцсон чинь тэгээд газар хөвтчихсэн гэдэг. Тэгээ нар мандж явах явцад бол таалал төгсөн гэдэг. Энэ талаар бол Кларк болон Томас Жефферсон хоёрт хэлэхэд бол гайхаагүй гэдэг л дээ. Угаасаа Мервитер нэг тийм их л тийм гонхорсон хэцүү хүн байсан юм аа. Энэ хүнийг бол амиа орлсон гэхэд бол бит хоёр үнэхээр гайхгүй байна хөрх юмтан гэдэг. Тэгж хэлсэн байдаг. Их тийм эмгэнэлтэй амьдралаа алдсан юм хүн байна да. Энэ Льюис Мервитерийн хийсэн юм гэвэл за яг мэдээж шинэ газар нутаг яг шинэ газар нутаг нээн гэхээсээ илүү байгаа юмыг айгүй батлаад цэгцтэй болгож өгсөн гэдгээр нэлээ алдартай байгаад шиг байна тийм ээ. Тэгээд нөгөө энэ чинь нөгөө 1809 онд нас барж байна уу да тий. Тэгээд энэ юу одоо энэ нээлтүүд нь ингэж байгаа юм л да. Тэр шошоончууд дээр сүйд шошоон өөр шээнчүүл байна баахан омгууд дээр очиж тэдний энэ бол нөхцөл байдал бол үнэхээр хүнд байсан юм байна гэдгийг бол ойлгосон байгаа тийм. Нэлийн мэдээлэл цуглуулаа тэр мэдээллээрээ бас одоо Томас Жефферсон тэр бүтэд засгийн газар бол нэлээд хангаж ирсэн тийм. Нөгөө нөхдүүд бол цаашаа энэ газар руу бол яаж ямар бодлого явуулах уу гэдгийг бол тодорхойлж ирсэн юм шиг байна тийм. Тийм бас нэг төрлийн тагнуулын ажиллагаа гэж ойлгож болно л да тийм. 4 аялагч ярьлаа 3 Испани за нэг нь бол Америкийн өөрийнх нь аялагчтай. Одоо дараагийн ярих хүн бол нэлээд сонирхолтой хүн байгаа. Шотланд аялагч. За энэ хүний нэрээр нэрлсэн газар Канадад бол зөндөө байдаг. Одоо эндээс ингээл харахад Маккензигийн болон Маккензигийн хойг тэ Маккензи нуруу Маккензигийн гэл одоо энэ хараа Маккинлигийн уул гэлтэй гэж тэ. Ер нь Маккензигийн нэрээр нэрлсэн газар зөндөө байдаг. Энэ хүний нэрийг бол Александр Маккензи гэдэг тэ. За Шотландын алдарт аялагч 1764-өөс 1820 оны хооронд амьдарч исэн хүн байна. Энэ хүн бол 18 дугаар зууны төгсгөл үед колоничлалын өрсөлдөөн эд өрнөж исэн энэ үед бол одоо Хойд Америкийн тэр судлагдаагүй тэр аглаг бүглүү Канадын хойд хэсэгтэй энэ аглаг бүглүү газруудыг судлаад хамгийн гол нөгөө Hudson Bay гэх компани байна шүү дээ тухайн үед нөгөө Hudson-ы болон Гудзоны болон нээчихсэн тэр Hudson-ы болон гэдэг. Оросууд бол Гудзон гэдэг байгаа шүү дээ. Энд одоо ангийн үйл ажиллагаа хэрхэн явуулж болох юм бэ? Үслэг ан хийж болох юм уу, болохгүй юм уу? Ямар нөөц байгаа юм бэ? Тэрийг судал ямар Индианы овг аймагуд байгаа нь тэрийг судал нөгөө талаас Оросууд орж ирээд байгаа шүү дээ. Аляска. Тэгээ Аляска чи Оросууд бүр Юкон, Калифорни хүртэл давхиж орж ирж байгаа нь юу нот ч Америкууд Оросууд. Тэгэхээр ирээдүйд бол энд Оросуудтай тулна гэдгээ бол британчууд мэдчихсэн. Тийм учраас одоо энэ газрыг судлаад ямар нөөц бололцоо байна вэ гэдгийг судлаад ирээ гэд ингээд Александр Маккензи гэх Шотланд аялагчийг явуулж байгаа. Энэ хүний судалгаа бол нэг тийм шинжлэх ухааны судалгаа гэхээсээ илүү одоо нөгөө зах зээл эдийн засаг нөгөө олцлол 8-аач өөрөө ч худалдаач хүн л дээ. Тэгээ өөрөө л аялагч хүн биш гэж өөрөө хэлээд байгаа шүү дээ. Тэгээд ер нь гэхдээ яг манай хүний нэг мундаг юм байгаа нь тэмдэглэлийг бол өстой ганган бичнэ.
Үнэхээр мундаг хүчин. Тэгээд нөгөө бид нар та бүхээрээ санаж байгаа нөгөө Нахан нэгэд буюу нөгөө толгоогүй хөндөй гэдэг бидний бүр нэлээд одоо 3 жилийн өмнө хийжсэн дугаар байгаа л да. Тэн дээр бид нар нөгөө Headless Valley, Nahanni Valley гэдэг одоо Канадын баруун хойд хэсгээр байдаг тэр нэг хүмүүс аягүй очир битүүлгээр алуулдаг. Тэр газар мазурдаар хүртэл явж уугуул хэрэгтэй уулзаж одоо домог момгийн хүртэл бичиж авч ирсэн ийм сонирхолтой намтартай хүн л дээ. За Маккензигийн хувьд бол ер нь бэрхшээлэг бол давах тийм сэтгэлийн хад бол мундаг. За тэгээд тэмдэглэл бол тэр соёл, байгаль тэр тулгарсан бэрхшээлүүдээ хүртэл маш сонирхолтойгоор ингээд бичсэн юм байдаг шүү дээ, тийм ээ. За Маккензигийн хувьд бол тэр хойд мөсөн талаараа ялангуяа тэр Канадын Альберта муж, за Табаско нуруу ойролцоох тэр Чипевян гэдэг газраас бол цайз тийм да. Тэр нэг бэхлэлтээс л аяллаа эхэлж байгаа юм л да. За тэгээд эндээс эхлээл явсан байгаа тий. Тий, явсан. Одоо 1789 онд тийм нөгөө Францад ингэж алдчихж байсан үе байхгүй хувьсгал гарах га тий. Тий, 1789 оны 6 дугаар сард Маккензи бол Атабаска нурдах Чипевян цайзаас аяллаа эхлүүлээд тэнгүүд одоо энэ хавцал байна уу да. Их боолын нуур гэдэг юм. Их боолын нуураас өсвөлээд энэ чи их боолын нуурыг олж нээгээд одоо энэ чи хоёлыг харж байна да Маккензи гэдэг. Тийм Маккензи мөр ингээд одоо энэ урсч чинь мөр ингээд энэ голыг сайхан судалсан. Өөрийнхөө амхандаа бол өмнөд талаа руу гарах юу хайхад номхон талаар гарах гэдэг. Номхон талаа руу гарах юм хайж явж байгаад хойд талаа дээр хүрээд ирсэн. За энэ бол ингээд худлаа юм байна гэд нийтдээ нэг 108 өдөр аялсан гэдэг үлээ. 108 өдөр аялаад за энэ бол энэ хэдий ингээд хол юм шиг харагдаж байгаа мөрчлөө нөгөө манай гарагч нөгөө бөмбөрцөн хэлбэртэй учраас их амархан тулсан юм шиг байна. Тэгэнгүүтээ за одоо дахиж одоо өмнөд талаа руу яаж гарах вэ гэдэг гарцаа хайж эхлэхээр буцаж хурж ирээд бэлдэж эхэлсэн байдаг. За тэгэнгүүтээ 1990 одоо 1789 оны 6 сараас эхцүүлээд 789 оны 8 дугаар сард буцаж ирсэн гэдэг багш. Ерөөсөө бол чод юу юм бэ? 3 сар л аялсан юм уу да тий. Тэгээд 3 сар гарантай аялаад тэгээд нэг ойр хавийн газруудыг сайхан тэмдэглэж аваад за ингээд өмнө талаа л бол ингэж гарахгүй юм байна. Энэ бол шал өөр үс засаар дүүрэн очин газаргүй газар байна гэдгийг мэдэж аваад за одоо тэгвэл яах вэ гэж барьж байгаа гутаа буцаж судалгаа хийгээд за 1792 оноос за дахиж одоо яг өмнөд талаа руу гарах гарцыг олж нeenэ гэд тэгээд дахиж аяллаа эхлүүлсэн байдаг. За энэ үеэрээ болонгууд чинь энэ Табасагийн нуураас өксүүлээд энэ хүртэл ингээ аялчихж байгаа хүнлэн. Тий энэ чинь Табаскагийн нуур гэдэг энэ шүү дээ. Тий Табаскагийн нуураас ингээ хүнлэн аялчихж байгаа. Энэ аялал бол яг түүнийг алдартай болгосон аялал нь. За тэгээ мэдээж таны төрүүлсэнчлэн аяллаа зорилго бол ялцч нэг ноос ноолуураа худалдаалах гол зорилготой байсан. Энийг ямар замаар авч явах боломжтой байна. Хэрвээ одоо өмнөд талаа руу гарцсан байвал тэрийг одоо яаж Европ руу гаргах вэ? Тэр ерөөс тэрийг л судлах зорилготой ер нь маш санхүүгийн л нэг тийм амжилтхан зорилготой тийм аяллуудыг хийж ирсэн. Өөрөө тэгээд энэ аяллаа эхлэхдээ биччихсэн шүү дээ. Би бол одоо аялагч хүн биш ээ. Миний газар зүй мэдлэг маань дэндүү тутамгүй байна энэ ажлыг хийхэд. Гэхдээ би бол одоо гандаа бурахгүй үргэлжлүүлээ явна гэд. За тэгээ өөрөө бага бүрдүүлээ явсан байдаг. Өөрийнх нь хамтаар нэг 3 англи, 1 герман гэдэг баха яваад за тэнгуүтээ нэг омгийн ахлагч Индиан. За тэгээд түүний хамтаар өшөө 2 анчин. За тэгээд анчтын их авгүй нөгөө 3 англи хүн чинь өөрснөө бас эскимос их нэртэй. За тэгээд 3 их нэртэй нэг ийм 10 түүний багтаа юм уу да явсан байдаг. 10 түүний багтаа яваад за тэгээд скалист уулсыг даваад ер нь энэ хавар аялах айгүй хэцүү байсан л та нэг канон завтай. За тэгээд канон заваараа аялна. Яагаад вэ гэхээр маш их уулархаг учраас явган аялах ерөөс ямарч боломж байдгүй. Тийм учраас усаар л яваад байгаа. Тэгээ маш их хат хавцал ихтэй. За тэгээд нөгөө хүмүүс инээ тэр ихтэй байсан учраас маш тийм их маневр шаардсан их тийм хэцүү аяллыг бол хийж авч явсан. За индиануудад болонгууд чинь бөөм уу дайр маяр юух ихэн өгöd цогцолчж байгаа. Тэгээ явсан. Дараа нь хожим нь эхлээ болдог л доо энэ Индиан омгийн ахлагч. За тэгээ скалист уусыг гаталж Бела Купа мөрнийг дагаж аваад тэгээ Бела Купа мөрнийг дагаж явж байхдаа бас нэг туулан арьснууд гээд бас нэг Индиан овгтой таарсан байдгийн бас нөгөө нэг овг нь юу лээ тэр загасчтай нэг овгтой таарсан байдвал өөртөө загасч юмс бэлдэж өгöd гэдэг чи юу. Тий. Тэгээ нөгөө тэр чиг ингэсэн бохгүй. Нэг уртцуудыг байхыг олж хараад нэг утаа байхыг олж хараад за тийш очиж ерөөс нөөцөө бацайг бүүнөр явсан байдаг. Маккензигийн багийнхан өрөнгөөрөө төвчлээ.
Тэгсэн тэгээд тэдрийг дөхөж өтсөн чинь нөгөө индианчууд ч айгаа цухтаа галга болсон. Тэгсэн чинь өөртөө цуг явжсэн индиан омгийн ахлагч болонгууд явж чунгуудаа эднэр манай юм гээд хамгийн минь одоо зэрлэгүүд гэдэг шиг л хамгийн хулгайлаад гэсэн номсон юм авч мавал нөгөө тэнцээ байгаа 7 жил өмнө бараа арааг өмших хэлсэн үзэж сарж байсан байхгүй. Маккензи уурлаад чи яаж байгаа энэ хүмүүстэй ч одоо найзлч нөхөрлөл энэ хүмүүсээс энэ далаа малаа хааныг асуун чи одоо яагаад ингэж яагаад байгаа юм гээд юм хулгайлаад ингэж саваа гүтээд байгаа юм чи гэж загнаад тэгээд тэд нартайгаа танилцсан чинь тэгээд нөгөө индианууд нь буцаж хурж ирээд тэгээд тэд нөгөө загасчтайгаа танилцаад нилийн утас юм а тэнчинэ тэд нартайгаа нилийн нөхөрлж барьжсэн чинь за нэг амар их устай газар бий гэдэг хэлж өгсөн гэж байгаа. Амар их устай газар байгаа гэдэг. За тэр устай газар руу яаж очих вэ гэсэн чинь индианчууд ерөөс хэлж өгдөг. Нүггүй айлгүй гэдэг. Айгаад исэн юм байс. Тэнгүүд виски, тогоо, буу муу гэл 9 шидийн юм бэлэглээ, тойл мойл, совдон юм уу зүйлт мүлт гэл 9 шидийн бэлэглэн барин байжгаад нэг амын нийлэг болсон. За тэгээд хойд бүсэн талаа руу гарцаа болгоолж мэдээд тэнгүүтээ нутгийн хүнийг нэг гуйж хагаад бас нэг бэлэгсэлд өгж жагаад замчлуулахар болоод тэгээ аялалтаа гарсан бидэг. Тэгээ энэ аялал бол тэгэд энэс хойш аялал маш хэцүү болчихсон. Яг гэвэл нөгөө далаар хойд талаа руу өртөд эхэлж байгаа учраас нөгөө улам бүр хүүтрээд байдаг. За тэгээ дээрээс нөгөө мүс цас ихтэй болж эхлээд хад хавцал ихсэж эхлээд айгүй аялал айгүй хэцүү болж эхлээд цутарч эхэлсэн. Тэнгүүт нөгөө Европууд маань бол гайхгүйсэн. Европ хүн бол өөрөө бас нэг юм хатан зөрөгтэй гэдгээр бас их аль бундан юм да одоо ерөөс гандан бурахгүй явах юм. Индианчууд бол одоо байс хийж байгаа л яасан хэцүү бэ? Энэ далай ч одоо олдохгүй буцъя одоо боли тхүүл гэдэг ерөөсө 50 байхгүй байгаад байсан. За тэгээ буцаж явахаар болсон чинь шүн болгонгот орох гээд идэг нөгөө индианчууд нь тэгээд Маккензи хөргө шүн унтч чадахгүй ингээ бууга барь манаа сууж идэг. Шүн сэрэнгүүт нь хөөш чи хайчих гад байна гэл нөхөр таваар ш гэл. Ерөнхийд нэг тиймэрхүү мансан байдалтай ажаад сууж идэг. Тэгэж нэг бүүн атлагтай аялж явж байгаад хамгийн сүүлд нь бас нэг овогтой нөгөө туулаач нь ярьстай гэсэн шүү дээ. Тэр овогтой бас таараа явсан. За тэр овогтой таараа явсан. Та нар энэ өмнөд талаа руу яваад хэрэггүй. Та нар бол тийш очиж шууд өвхөн одоо номхон талаар очиж хэрэггүй. Тинч аврах том мангас байгаа, сүнс мүнс байгаа. Одоо тийш зүглээд хэрэг байхгүй гэж ерөөс айлгаад исэн бэл. Тэгээ яваагүй. Тэгээ бити яваагүйгээд нөгөө индианчууд нь хайгаад. Тэгээ дахиад явах болсон. Тэгээд аялаа. Тэгэл тэр нэг домгийн сонсчол буцаалаа аялалтаа гарсан. Тэгээ нөгөө овгийн ахлагчтай ер нь маргалдаад эхэлсэн. Ягаад яасан бэ гэсэн чинь голын урсгалт энд хүчтэй байсан учраас нөгөө сэлгүрдэж явах боломжгүй болоод өөрснөө хуурай газраад каноноо одоо чирж явах шаардлага гараад. Тэгээд их зутарч эхлээд за болвол би одоо ерөөс чамтай цаг аялахаа боллоо Маккензи. Би энэ чиний над ус чинь надад хэрэг байхгүй тэр их ус чинь. Би бол одоо өөрөө явж би бол чамтай чамгүй угаасаа би энэ чи амьдрч чадна түүдгээ одоо тийм ээ урцаа бариад би бол одоо ангаа хийгээд чамтай чамгүй амьдрч чинь би өрөөс аялахгүй чи өөрөө над аялал үргэлжлүүл надад 4 цагаан нөхөртөйгөө зүг гэд явцсан. Тэгээ хөрхи Маккензи чинь индиангуу бол явж чадахгүй шүү дээ. Нэгдүгээр газар нутаг хэцүү нөгөө талаас ажиллах хүч байхгүй болчихно. За тэгээ хил устай хүн байхгүй болчихно гэдэг утгаараа бол айлж чадахгүй. Тэгээ бүтэн өдөр юм яриаггүй гिचх нөгөө индиантах нөгөө индиана хойноос нагаал яваад байсан. Бүтэн өдөр юм яриаггүй. За тэгээ нэг шүн за найзаа хоёлын эвлэрья гуйж гинэ. Би чамд одоо байга үлдсэн вискиг өгөөд тэгээд 2 ширхэг буу өгөөд номсом өөртөө байгаа үнэтэй цайтай хамаг юмаа өгөн бариан байж аргадаж жагаад за явъя гэд. Гэхдээ би тэр далай дээр хүргэж өглөө Бела Кула мөрөн дээр эргэж хурж ирээд тэгэл би чамайг хаяа явъя шүү. Тэрнээс хойшоо би чамтай бол дагалдаж явахгүй шүү гэдэг омгийн ахлагч бол хэлээд за тэгээ бөөнөр аялж яваад Маккензи бол анх түрүүнд юун дээр хүрсэн байгаа юм л та. Явсаар юм байгаад намхан далайн ирэх төрсэн анхны Европ болсон баг. Бараг Америк ТV-г хамгийн өргөн хэсгийн хөдөлгөөн туулцсан нөхөр болж таарах гэдэг байна шүү дээ. Тэгээд өөрийнхөө энэ хийсэн үйл явдлыг бол одоо аяллаа бол ямар чухал вэ гэдгийг мэдчихсэн. Тэнцээ байгаа нэг чулуун дээр Александр Маккензи Шотландаас 1893 оны 7 сарын хэдэн гэдэг үлээ 7 сарын 22-нд ирлээ гэд. Саадан дээр сэлцсэн. 793 оны үлээ 93 оны 7 сарын 793 оны 7 сарын 22 гэдэг баг шүү. Тий, ирлээ гэдэг. Юу болсон байтг.
Яг Маккензигийн явсан замаар сүүл номхон талаар төмөр зам автцсан тавьсан байхгүй. Тий. Яг тэгсэн. Канадын дэд бүтцийн суурийг ингээд суурийг бол ерөөхдөө маань аяллаараа тавиад гэсэн. Яг Маккензигийн маршрутаар төмөр зам тавьсан байлээ шүү дээ. Дараа нь тий. Автцсан ч явсан байдгийг. Одоо энэ чинь Pacific ямар road үлээ. Яагаад би нэг санаад байхлаа тэр төмөр зам бол юуны зам гэдэг аа. The Trail of Tears гэж байдаг байхгүй. Нулимсны биш Highway of Tears гэдэг. Одоо нулимсны хурдны зам гэх юм уу? Тэнд нөө тосхон мосхон эндээ янз бүр байна. Тэнд нөө алмастай гэдэг яриа амар хүчтэй байдаг. Үе үе тэнд ингээд хүн алгуулдаг байхгүй. Тэгэхээр нөгөө тэр чинь нүлээ бараг 1968 оноос хойш 40 хэдэн бараг 80 хүн алгуулсан. Хөө. Тэгээ яг тэр нөгөө энэ зам дагуу байхгүй. Одоо энэ нөхдүүдийн явсан зам дагуу байхгүй. Алгуулахгүй. Тэгээд тэр яагаад алдартай гэхлээр яг эмэгтэйчүүд хүүхдүүдийг л хулгайлдаг. Тийм баг юм алмаснууд байдаг гэдэг юм амар хүчтэй юу байдаг байхгүй. Тэгээ нэгээс судалгааны ажил одоо ингээд явж байгаа. Хамгийн сүүлийн алга болсон 2023 онд алга болсон. Өө саяхан юм шиг. Саяхан 2023-ны 1 сард нэг 60 настай эмэгтэй хүн алга болсон байт. Одоо болтол болдог байгаа. Тийм яг тэргээр одоо тэргээр чинь төмөр зам юу чи явдаг учраас нөхөр бол яг энэ маршрутаар явж таарсан байт юм билээ. Тэгээд Маккензи бол тэмдэглэлийнхаа төгсгөл дээр бол бичсэн байдаг л та. Миний газар зүйн ур чадвар муу эсний бол бас би бол аяллаа сайн хийж чадсангүй. Би энэ компас учрыг бол бүрэн гүйцэд олсонгүй. Минийх одоо арай нэг зүүн зүг дорн зүг рүүгээ илүү нэг гажигтай компас би авчих шиг боллоо. Замынхаа туршид тэр нэг замаасаа би ахилж авсан гэд бас тэмдэглэл бичсэн байдаг. Надаас өөр мундаг аялагч байсан бол хамаагүй дээр газрын зураг зураад хамаагүй дээр юм хийчих байсан бахаа гэ өөрөө их дарах хүн цагаансан л та. Гэхдээ энэ хүн бол ерөнхийдөө бол Канадын өнөөгийн дүр төрхийг болоход бол асар их хэмжээний чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Энд дээр нөгөө Маккензигийн аялал дээр ялангуяа нутгийн иргэдтэй харилцах тэр байдал бол нэлээд тийм дотн айгүй илдэг тий. Тэгээд тэднэрээр ингээ юм айлуулах тэр үйл ажиллагаанд татаж оруулах нэлээд сонирхолтой. Тэрнээс гадна манай хүн бол нөгөө омгуудын дуу хөгжим бүжигийг бол нэлээд одоо ажиглаж сонирхдаг байсан байгаа юм тий. Тэгээд тэр бөмбөрийн юм уу нэлээд сонирхдаг. За тэгээд ер нь бол Маккензигийн экспедицүүд нь зөвхөн одоо нэг чиглэл олох төдийгүй Хойд Америкийн нутгийн соёл, иргэдийн талаар үнд мэдээллийг бий болгосон. Ер нь дараагийн аялагчтай нэлээд том цонхон голгож өгсөн. Тэгээд тэмдэглэлүүд нь бол мэдээж уран сайхны илэр хийл жоохон таарахаа. Гэхдээ маш тодорхой ойлголтуудыг бол дараагийн аялагчтай өгсөн. За тэгээ яг зорилго бол мэдээж нөгөө арьс үслэг ангийн л худалдаа хөгжүүлэх зорилготой байсан боловч энэ бол нээлтүүд нь ялангуяа газар зүйн нээлтүүд нь бол дараагийнхаа үед бол маш одоо ач холбогдолтой юм нээлтүүд л болж таарсан л та. Тэгээд ямар ч үсэн Канадын хойд нутагт тэр Британий мэдл байгаа газруудыг баттгаад тэгээд яг нөө эндээс ч нөө Луис Кларк хоёр ч бас урам авсан байдаг шүү дээ. Одоо бид тэр түрүү ярьсан. Луис Кларк хоёр ч Маккензигийн экспедицээс. Тэгээд Маккензигийн аялал хийсний үр дүнд сүүлд эн чинь Орегоноор Америк нэгдсэн улс Канада хоёр хил тогтоож байгаа хөө. Одоо ингээд яг улс төрийн газар зүйл байх юм бол ингээд шулуу хил явж байгаа. Тийм яг шулуу. Яг шулуу хил явж байгаа. 40 эдгээр өргөр гэдэг үлээ. Тэр 49 48 46 ч үлээ те. Тэгээ тэр өргөргөөр ингээд юу явдаг. За тэгээ тэн дээр бол яг нөгөө хил хязгаар тогтооход бол энэ Маккензигийн тэмдэглэл, Маккензигийн аяллаа юмуд бол нэлээд ялангуяа англичуудад нэлээд ашигтай байсан л гэж л үздэг юм байна. Яа манай ч нөө Британи, Шотланд, Британи юм чи англи хэл туганд орл гэж үзэн л дээ тийм ээ. Ийм л одоо 8 мундаг 8 аялагч хүн байна да. Тэгээ энэ дээр Александр Маккензи ярьлаа. За бид нар Испанчуудыг ярьсан, мэдээж Америк нэг аялагч ярьсан, Испани 3 аялагч байлаа. За Шотландын, за Британи гэж яриа тий. Британи нэг аялагч байсан бол одоо энэ төвд бас ноёрхлоо тогтоох сонирхолтой Англитай бас эд үзэлцэж ийсэн, эд одоо эрх мэдлийн төлөө үзэлж ийсэн. Бас тодорхой амжилтанд хүрсэн үндэстэн бол Францууд. Тэгээ Францын аялагчид бол яалтчгүй одоо энэ. Тэгэхээр бид нар цаг хугацааны үед баг зэрэг урагшилж байгаа. Буцаад 17 дугаар зуунд орж ирж та бүхэн ойлгоорой. Хүмүүрийн зөвлөх харилцан мэдлгүй. Зарим нь зөвхөн өөрийгөө ялахыг хүсдэг бол зарим нь өрсөлдөгчөө ялахыг, нэгдмэл байхыг, мөрөөдөлдөө хүрэхийг, өөрийгөө бусдад батлан харуулахыг зорж байдаг. Харин таны зорилго юу вэ? Triton Sport хэвлэлтэй спорт хувцсны үйлдвэр. Хоёр аялагчийг ярина. Нэг нь бол Шампин Самуэль, нөгөөх нь
Ласаль Рене Кобер Кавалье де Гонсаг гэдэг. Айгу урт. Тэгээ Францууд чинь нэлээд урт хэлтэй. Тэгээ яг Ласаль Рене Кобер Кавалье гэдэг. За энэ хүн бол Францын нэрт судлаач. Бүтэн нэр нь бол юм бэлээ. Рене Робер Кавалье де Ласаль. За Ласаль гэдгээр нь л явчих тий. Хойд Америкийг судалсан маш чухал хүмүүсийн нэг. Анх удаага Миссисипи мөрнийг дагаж Мексикийн булан хүртэл аялсан байна. За энэ аялал бол 1682-оос биш 81-ээс 82 оны хооронд. Энэ аяллахаа явцад бол Миссисипи мөрний сав газрыг Францын мэдлэн гэж зарлаад нөгөө Францын тухайн хаан чинь 14-р Луи байсан шүү дээ. Тэгээд тэрийг бодож үзээд Луизиана гэж нэрлсэн баг. Одоо сүүлд нөгөө Америкт Францууд өгдөг тэр нутаг шүү дээ. Тий нөгөө 2 сая. Тий. Тэгээд Ласаль мөн Ohio мөрөн болон их нууруудыг судалсан. Их нуурууд гэдэг нь одоо Great Lakes гэдэг нь байна тий. Тэгээд Ohio их нууруудыг бас судалсан. Ohio очоод ямар гоё байгальтай газар юм бэ? Айгуу гоё юм билээ шүү дээ. Тэгээд амьдрал нь бол мэдээж одоо маш харамсалтай гардаг шин. Тэгтээ бол юу юм бэлээ? Бараг өөрөөсөө болсон юм байл л дээ. Ер нь бол өөрөөсөө болсон юм байл. Тэгээд 17 дугаар зууны 60-аад оны сүүлээр Канада руу нүүж ирсэн. Тэгээд тэр үеийн Хойд Америкийн хамгийн тод судлаачдын нэг бол Яалч хүмүүс байсан. За тэгээд намтрыг нь бичсэн тэр Шавалье Шарлвуа гэдэг хүн бол түүнийг бол худалдаачны гэр бүл төрсөн гэж бичсэн байгаа. Худалдаачны гэр бүл төрсөн. Тэгээд боловсрол бол эзэмшсэн. Ер нь амбицтай, боловсрол өндөртэй, мэдлэгтэй, нэлээд тийм шийдэмгий бас жоохон юу юм шүү характертай тий бас зүрх мөрхөн савлан янз бүр болно тийм их хөрвэсэн юм шүү. Тэгээд ер нь бол энэ Ласалийн хувьд бол Роберт Ласалийн хувьд бол зүгээр л эрсдлийг боломжтой гэж хардаг. Тий. Ийм л хүн байсан юм шүү. Эрсдэлтэй зүйлээс хүн айдаг бол энэ эрсдлээ би одоо энийг ишөө илүү юм олж авах, өшөө илүү олон танигдах ч гэдэг юм тий. Ийм боломжтой гэж хардаг хүн байсан юм шүү тий. За Рене Роберт Кавалье де Салийн хувьд ярьж эхлэх нэрээс нь эхэл. Яг өөрийнх нь үндсэн нэр нь бол Рене Роберт Кавалье Ласаль байсан. Дэ байгаагүй. Дэ бол хааны өгдөг цол хэрэг. Энийг хүртгээсээ өмнө бол аав эцэг их нь ялчгүй одоо манайхаар бол баг тайж гаралтай гэж ярьдаг шүү дээ. Тэрнтэй адилхан ер нь тийм баг язгууртан маягийн за худалдаа 8 эрхэлдэг тийм чинэлэг маягийн хайл байсан. За тэгээ хүүгээ бол изүтүүдийн сургууль буюу еврейчүүдийн сургуульд өгөөд маш өндөр боловсролтой болгож өгсөн л дээ. Десалийн хувьд бол маш мундаг сонгодог боловсрол эзэмшсэн философи нөгөө нэг гуманист урлаг либерал арт гэдэг шүү дээ. Тэр бүх юм их ч маш сайн сурсан геометрийн тэр газар зүй одоо мэдхгүй юм байхгүй маш мундаг боловсролтой юм байсан. За тэгээ аав нь бол түүнийг бүргэжлүүлээ гэр бүлийн бизнесийг бол өвлүүлэн өгөх сонирхолтой байсан. Тэр утгаар бол түүнийг за чи бол одоо манай өвийг одоо үргэлжлүүлэх хүн шүү. Чи энэ Францад 8 худалдаа хий шүү гэсэн чи мань хүн бол ерөөсөө сэтгэл нь Хойд Америкт л яваад идэг. Хойд Америкт ягаад гэвэл яг Хойд Америкийн энэ газар хаваар маш их хүмүүсүүд ноосны 8 аж баяжаад байсан. Би ч гэсэн тэгж адилхан ноосны 8 аж баяж байна. Би одоо гэр бүлийнхаа одоо хөрөнгө бүр их чинээлэг болгоно. Би бол одоо Хойд Америк руу явна гэдэг. Амбицтай. Би 8-ыг бол судална гэдэг. Эхлээд бол засгийн газар хаадаар яваад гуйж гисэн баха. За би ингээ экспедиц юмэр байна энэ хавийн. Ноолуур гэж юу? Ноолуурын худалдаа хэр явагдах боломжтой? Ямар ан амьтан байдгийг, ямар хүмсүүд амьдраад байгаа би тэрийг судалмаар байна гэд. Хаад одоо юугаар явсан чинь ордноор явсан чинь түн төвшөөрөл өгөөг. Мөнгө төөрөг өгөөг. За дими юм байна гэж болсон. За аав ээжээс мөнгө байсан. За хуцаач гэдэг шиг. Чин үлдээ 8 эдгийн байгаа л да олон юм яриад гэж бас баг тий. Тэгсэн чинь за эцэг их мөнгө өгөхгүй мэн. За тэр үтгэл тэгээ бүр өөрөө мөнгө цуглуулж хагаад Хойд Америкт руу ганцаараа яваад төгс 8 нэгэд. Тэгээ аав нь бол ууралсандаа за чи бол одоо ямар бид эдээс ямар ч хөв авахгүй шүү. Чи биднээс одоо юу ч авахгүй. Чи бол одоо өөрийгөө л болго. Одоо ингэ чи бид хоёрын эцэг үрийн тангарааг бол тасарлаа гэдэг ингээд үлдээсэн. За тэгээд орчлон хороод ганцаархнаа үлдээд Хойд Америк дээр ирээд судалгаа хийж эхэлж байгаа. За тэгээ судалгаагаа ихтэй бол яг энэ хаваар яваад 3 том нуур, их нуур гэдэг 3 их нуурыг судлаад энэ хугацаанд 2 жилийн хугацаанд эрчимтэй 8 байсан. Ноолуурын эрчимтэй 8 байсан. Тэгээд асар их хөрөнгө мөнгөтэй болоод эргэж Францтай бүр Ялсанбаатар хурж ирээд хаандаа хэлсэн. За хаантай минь энэ чинь нэг Миссисипи гэж мөрөн байна. Энэ мөрөн бол одоо Мексикийн булан руу цутгадаг асар том худалдааны боломжийг манай улс орн нээх боломжтой байна.
Хэдүүлээ ерөөсөө энэ газрыг судлаад өөрсдийн колониа болгоцгоё. Ийшээ төдийлөн англичууд очихгүй байна. Ягаад вэ гэхээр англичууд энэгээр л бүжигнүүлээд байгаа шүү дээ. Ягаад вэ гэхээр ийшээ очингууд нутгийн индианууд маш их төвлөрсөн учраас ерөөсөө дайтаж байлдаад эднэртэй бол ерөөсөө ойртуулахгүй байна. Энэ газар нутгийг хэдүүлээ зөв эзэмшиж чадвал асар ач холбогдолтой газар нутаг байна гэдэг. Тэгээ хэлсэн. За тэгээ үүнд нь зөвшөөрөөд өөрт нь хөлөг онгоц бэлдэж өгөөд аяллаа эхлүүлсэн байдаг. Тэр чинь одоо 1684 оноос эхэлж байгаа. 1684-өөс 87 оны хооронд ингэж аяллаа эхлүүлсэн. Ер нь хараа Роберт Ласалийн Миссисипи мөрнийг судалсан энэ аяллыг ингээд судлаачтай ингээд үзэхээр Орлеано Франциско ч Амазон мөрнийг судалж байгаа шүү дээ. Тэрнтэй дүүцэх үсгсэн. Ийм өндөр ач холбогдолтой аялал гэж үздэг юм билээ л дээ. Тэгэхээр эн чинь нөгөө Миссисипи мөрний гайхамшиг чинь яг испанчууд бол олоод ингээд нээсэн ийм мөрөн байна гэдэг одоо нөгөө Балбоа тэргүүтэй нөхдөд чинь тэргээр явцсан. Тэнгууд Францууд ирээ за энэний чи одоо эдийн засгийн ач холбогдол. Ичид юм бол энэ байна. Энэ мөрнийг тэр хэлсэн хаандаа хэлжсэн ба шүү дээ. Яаралтай энэ хүч явуулж эзэмшлээ болгоод зарлаа. Тэн чи өөрөө бүр Луизиана гэд нэрлэж байгаа шүү дээ тэр газрыг те. Тэгээд эмчнээс хэдүүл нэг юм анзаарч батал Франц хүмүүсүүдийн судалгааны арга зүв англичуудаас испанчуудаас тис тий. Нөгөө индианчуудтай ч найзарлж нөхөрлөж явж байгаа. Тэд нарт ерөөсөө дайтахгүй байна. Ямар сайндаа юу болсон бэ гингүүт яг Миссисипи мөрний ойр хавцаа 3000 цэрэгтэй асар том хотог аймаг байсан. Индианчууд. Тийш ерөөсөө ямар ч баруун зүрхэлж очдгоо. Айгаад очдгоо байсан. Аман Ласалийн хувьд болонгод 20 цэрэгтэй би овгийн чахлагчтай уулзмаар байна гэж бодож утсан. Тэгээ тэр 3000 цэрэглөө 20 цэрэгтэй очиж байгаа хүнийг хараад тэд нар бүр одоо тэр зориг тэр одоо омглон байдлыг биширсэн гэж байгаа. Яасан мундаг хүн чамтай би уулзна гэд нөгөө омгийн ахлагч нь уулзаад за тэгээд Ласаль бол хамаг хүчээр жансангаа тайлбарлаад за би та нартай бол дайтах гэж ирээгүй. Миний ерсэн зорилго бол худалдаа 8 хийх. Та нартай бол одоо арилжаа 8 солилцох бараа таварын им гэрээ хилцээ хийх гэж л би ирсэн. Та нар надад туслаад байл. Хариуд нь би та нарыг одоо та нарын дайтад байгаа тэр англичууд. За тэгээ англичуудыг чинь тэр туслаад байгаа. Индиануудтай чинь ирокесчүүд л нөгөө. Тэр ирокесүүдтэй чинь ирокес чинь Английн талд байлдаад байгаа шүү дээ. Тэр ирокесүүдтэй байлдчих. Ирокесүүд бол лах Француудын талд хийсэн. Тэгсэн. Францууд бол нэг англи хүний хөөхөнд бол хөөх гэдэг чинь индианчууд хүн алахаар хөөхөнд туслах авдаг шүү дээ. Хөөхд бол нэг 20 франк өгдөг байсан гэлөө юу өгдөг вүлээ. Англичууд болонгууд тэрнээс 2 дахь их 50 франк. 50 тий. Тэгэнгүүт нөгөө их хүн өгсөн хүн талд нь ороод ирокесүүдтэй байлдаад байдаг гэсэн. За тэгээ Ласалийн үед маш гарамгаа мундаг байлдаад нөгөө индианчуудаа туслаад тэгээд нөгөө 3000 хүн амьд 3000 хүнтэй овг амьд чинь эзэмшлээ баталгаажуулж аваад Миссисипи мөрөнд даяарах одоо бүх овг амьдуудыг гэрээрл зэрэг гэдэг гэсэн. Нэг хоёул өмнө ярьсан шүү дээ. Индианчуудаас газар авах эрхийг Францууд Америкчуудад зарсан гэд яг нөгөө тэр эрхийг чинь бүтээгээд явж байгаа байхгүй юу одоо Ласалийн хувьд. За хэдүүлээ одоо ингэж 8 хийх нь вэ шүү, ингэж учир чансангаа болох нь вэ шүү гэл. Тэгээд дээрэс нь мань хүн бас тухайн үед Францын хаанаас өөрөө монополийн эрх авсан байсан. Өөрөө ноолрын 8 их монополи эрх авсан. Тэр нь бол нутаг нэгтэнгүүд нь 90 их таалагддаг. Их дург байсан. Энэ муу олигарх гэдэг шиг одоо монополидох гэдэг хамаг эд хөрөнгийг өөртөө төвлөрүүлж чинь гэдэг. Ер нь л тэгжэл байсан л та. Өөрөө бол ажил хэргийг бол маш амжилттай хийж исэн. Хүмсүүдтэй нэг хаялга бага байсан. Гэхдээ бол ажилласаа хийдэг байсан. За тэгээд индианчуудтай бол маш сайн найзалж нөхөрлөөд аяллаа хийгээд Миссисипи мөрнийг тэр чигт нь туулаад одоо ингээд яг Миссисипи мөрний дагуу ингээд явдсан шүү дээ. Мексикийн боловсролыг яаж явдаг бүх гарц гаргалгааг нь олж мэдээд 2 сая өөрөө ч газруудын хэмжээг бол мдэггүйсэн гэж байгаа. Тэр нь бол яг нөгөө 2 сая метр квадрат газар нутаг л 2 сая 2.3 сая гэдэг үү? Манай Монголоос том. Тий, Монголоос том газар байхгүй. Тэгээд нөгөө газар олж нээчээд за ингээд ерөөсөө одоо Мексикийн болон голланд нийцнэ гэдэг ч үгс үгүй. Энд чинээс нөгөө ямар ч асуудалгүй сайхан Европтойгоо худалдаа намайгаа хийх боломжтой болчлаа гэдэг мэдээд авчихсан юм шүү дээ. Мэдээд авчиж байгаа. За ингээд энэ газрыг бид нар нэгэд мэдээд авчлаа. Энэ бол асар чухал газар юм байна. Ингээ хаан дээрээс бөөн баяр болоо яваад ицсэн. Хаан бол яасан сайхан хэрэггүй тийм ээ. Наадгыг чинь ерөөсө хамгаалттай бэхжүүлсэн одоо форт байгуулж энэ газрыг бол одоо Францын эзэмшил болгох ёстой байна. Гингүүтээ өөрт нь бол нэлийн эдэн цэрэг за тэгээд нэг ах хамдын хамтаар дахиж за одоо наана бүтээн байгуулалт явуулж ихэл соёл иргэншүүлж ихэл наа газрыгаа гээд тэгээд аяллаа эхлүүлсэн. Харамсалтай нь юу болсон бэ гэсэн чинь одоо
1687 онд буцаж явж байхдаа нөгөө юуны ахлагчтай маргалдаад их сөлгийнхөө ахлагчтай маргалдаад ихсэн. Миссисипи уул нь бол яг Миссисипигийн яг энэ юу руу цутгаж байгаа Мексикийн булан руу цутгаж байгаа хэсэг дээр буух хэрэгтэй байсан байхгүй. Тэгсэн чинь нөгөө хэн уурлаад ахлагч руу явж байхдаа уурлаад шал өөр газар авч ирсэн. Бараг 100 гаруй километрийн наан энэ чи авчраа хийцэн байхгүй юу? Одоо Хьюстны энэ хэвцээ авчраа хийцэн. Тэгээ нөгөөдөл чинь төөрөөд ямар ч нутгийн инжаан тэр авийн нутгийн инжаанууд байдгүй. За тэгээ хаанд юугаа яхаа мэддэггүй. Өөрийг нэг хэдэн зуун зэрэгтэй сайхан хаяа явцсан. Тэгээ төөрөөд ихэлсэн. Тэгээ мань хүн бол гандан бураагүй л дээ. Яг хуу яаж иж байгаа Миссисипи мөрнийг одоо хэдвэл айж болно. Ажлаа үргэлжлүүлнэ гэж гүрийгээл яваадсан. Тэгээ сүүл рүүгээ нөгөө цуг аялжсэн цэргүүд нь чиг бам өвчин тусаад өлсөө ядраад ерөөсөө авахын аргагүй болоод хойгоор нь хувилдаан хийж эхэлсэн. За тэгэл Ласалийг бол нэг өдөр мушкетийн буугаар 1687 онд нь буудаж алдсан байдаг. Өөрийнх нь хамсаатнууд. Ингиж хөрхи амь насаа алдсан ирхэн байна. Тий, Ласалийн хувьд бол яг нөө Миссисипи мөрний ач холбогдлыг ойлгуулсан гэдгээрээ ер нь бол тэргүүрэл их үнэлэгдэл дээ. Америк хүч сүлдний судалгааг аягүй үнэлсэн байдаг. Яг Америкчийн Миссисипи мөрнийг авчиж байгаа юм чинь баг аягүй гоё юм гар дээр нөрөөд. Ер нь Америкч аягүй тийм нөө Бисмарк хэлсэн үг гэдэг штэ. Бурхан согтуучууд бол Америкчуудыг тусгаалах халамжлалтай гэсэн. Тэ Бисмаркийн нэг амир үг гэдэг штэ. Тэгэхээр нөө Америк тийм газар зүүн өвдөл яалч вэ энэ бид нар ярих штэ. Америк нэгдсэн улсын өнөөгийн хөгжлийн бас нэг чухал одоо хүчин зүйл нь бол яалчгүй газар зүүн өгдөл нь байдаг. Одоо энэ улс бол одоо маш таатай юм одоо бомб барих бүх юм эрг дагуу юм хотуудтай. Одоо Латин Америкийн зарим орнууд ч нөө хэдийгээр нь 70 ихтэй гэсэн эргүүд айгу өндөр хясаа мэсаа байд юм байна шүү дээ. Тэгэхээр тэнд ч одоо бомб байна гэдэг бол айгу асуудалтай тийм. Тэгэхээр Америкт бол тийм өгдөл байгаагүй. Харин эсэргээрээ байсан учраас тэгээ Миссисипи мөрөн бол үнэхээр Америкийн хөгжилд бол маш үнэтэй нэмэр авсан. За энэ судалгаа энэ Миссисипи мөрний ач холбогдлыг ойлгуулсан, таньж мэдэж ойлгуулсан бол яалчгүй Роберт Ласаль л да. Тий. Тэр утгаараа бол ингээ хүүхэд мөнхөрсөн. За тэгээд 17-р зууны төгсгөлд бол Францын колони байгуулагдсан. Яг тухайн үедээ бол арьс үсний худалдаачдын тэр агуулгах үүрэг гүйцэтгэж байгаад эцэстээ бол тэгээд хаягдсан л да. Тэгээд 1718 онд бол Миссисипи мөрний аргт бол одогт бол Нью Орлеан гэдэг чинь Франц үг шүү дээ. Орлеан гэж хот гэдэг те. Тэгээд Нью Орлеан гэдэг шинэ Орлеан гэдэг. Одоо Нью Орлеан гэдэг байдаг шүү дээ. Хот үүсгэн байгуулагдсан. За тэгээд 18-р зууны дунд үе гэхэд бол тэнд хэдэн зуун оршин суугчдал байсан. Ингээ 1803 онд бол одоо бүх Луизианаг бол яалтчгүй Америк нэгдсэн улс зарж бодлогдож байгаа юм л да. Тэгээд Ласалийн амьдралаа бараг зориулсан. Бараг энэний төлөө өгч байгаа шүү дээ. Тэгээ энэ хүч хөдөлмөрийг болоод ингээд 60 сая франкаар гэсэн мэт юм. 60 сая франкаар үлээд зарцсан тийм ээ. Ийм харамсалтай юм болсон багмаа. За тэгтээ энэ хүний үүрэг бол асар өндөр. За бид нэр 7 хүнийхээ 6-ыг нэрчих шиг боллоо. Коронадо Васкес, Балбо Нуньес, Эрнандо Сото, тэгээд Александр Маккензи, Льюис Мериветер. За тэгээд одоо болвол хэнийг ярих гэж байна? Самуэль Шамплен. Тий, Самуэль Шамплен. Энэ бас Франц юм. Бас Франц. Кебекийн эцэг. Кебек. Тийш одоо Кебек мөж гэдэг Канадын одоо Францын нутаг шүү дээ, тийм ээ. За энэ хүн бол 1567-оос 1635 оны хооронд амьдарч байсан Францын нэрт зурагчин, хойд Америк судлаач, Канадын анхны захирагч гэж байгаа шүү. Канадын анхны захирагч Францын шинэ колоничлалын түүхэнд бол маш томоохон байр суурь эзэлдэг. За энэ хүний тэр 1605-аас 1607 онд Америк нэгдсэн улсын Атлантын далайн эргийн дагуу одоо тодорхой эсгүүдийг судалсан байдаг юм байна. 1608 онд бол Кебек хотыг үндэслэн байгуулад 1609 онд бол Адирондак нуруу болон өөрийн нэрээр нэрлэгдсэн Шамплен нуурыг нээгээд 1615-аас 16 оны хооронд бол Хурон нуур хүртэл аялал хийсэн ба. Хурон гэдэг чинь одоо Гурон гэж энэ дээр бичээд байгаа юм л да. Хурон гэдэг энэ л дээ. Тэгээ ерөнхийдөө бол энэ хэсгийг нэлээд сайн судалсан ийм хүн л дээ. Одоо Франц хүн тий. Франц. Тэгээ ер нь бол яг Франц, Англи хоёр чинь Испани гурав чинь тэнд үзээд байгаа байхгүй. Колони болоосл. Айл болох нэг нь Бялуунаас ахих үрдчих гээл тий. Англи бол энэ хэсгийг авцсан. Франц жоохон ийшээ мишээ ингээ явцсан. Тэгээ Испани энэ хэсгээс нэгээ түрээд ороод ирсэн. Айл нь болоос л та. Ер нь бол Францын колони байдал бол тун тогтворгүй. Гэхдээ яг Франц эндээс нэг ашиг болоод байгаа нь үслэг ан хөрөх яваад байгаа байхгүй. Тэгээд тэр ер нь бол
өслөг ангаас бол Францууд ашиг олоод байсан байна. За тэгээ тийм учраас Канадыг бол тухайн үеийн одоо юу хаадууд бол тэгж нэрлсэн байдаг шүү дээ. Арьс үсний орон гэж Канадын тэрээр нэрлсэн байдаг те. За тийм учраас Францын зүгээс юу гэж үзэж ийсэн гэхээр ашигтай юм чинь энэ газрыг бид нэр колоничлох ёстой л гэдэг нэг юм үзэж ийсэн байна те. Тийм. Шамплений үед яг ялч Кебекийн эцэг гэдэг нь үнэн. Энэ авиг өөрөө судлаад явсан одоо яг Каспигийн пенинсул байгаа да. Каспийн булангаас яг энэ 3 их нуур хүртэл ерөнхийдөө газар нутгийг маш сайхан судлаад за тэгээ энэ чи Кебекийг олж нийгээд өөрийн газрыг бол гаргаж ирсэн байгаа. Тэгээ үндсэндээ бол нэг 1603-аас 1616 оны хооронд 4 удаа экспедиц хийгээд явсан байгаа. За хамгийн ихний экспедиц нь болонгууд 1603 онд Порт Роял гэдэг энэ авийг сайхан судалж аваад за тэгэнгүүтээ араас нь 1604 онд болонгууд энэ авийг сайхан судалж байгаа юм чи эргүүдийг нь судлах хэрэгтэй гэдэг эргүүдийг нь судлаад энэ яг Апалачигийн нуруу гэдэг юм байна тийм Апалачигийн нуруугийн эрэг хавийг сайхан судалж аваад 1609 онд болонгууд Шамплений нуур гэдэг одоо энэ чи вэ Шамплений нуурыг сайхан олж авч нээгээд тэг өөрийнхөө нэрээр нэрлсэн. Тий, тэг өөрийнхөө нэрээр нэрлээд 1615-аас 16 оны хооронд яг нөгөө 3 их нуурын сав газрыг бол ингээ сайхан судалж байгаа. Энэ авийг ингээ сайхан судалж байгаа. За тэгээ үндсэндээ бол орчин цагийн Канадын газар нутгийг бол ингээ тэр чигээр нь яг ил тод ойлгомжтой болгоод өгсөн. Түүний нийсэн газруудаар бол одоо Кебек мужи зохион байгуулагдсан. За мөн дээрээс Монтреал хот бол бас байгуулагдсан байна. Тэгээ түүний аялал бол өөр их онцлогтой байдаг гэж байна. Нутгийн индиануудтай их найзалж нөхөрлөдөг. Ер нь энэ Францууд яг энэ колоничлогт хамгийн сонирхолтой индиануудыг тэгчих боолчилж, дарамтлж, найзууд болов. Найзууд байна. Тий. Тэр бас өөрөөсөө Францчуудын философитой холбоотой. Одоо та бидний мэддэг нийгмийн гэрээний зохиолч Жан-Жак Руссо шүү дээ. Руссогийн номны их 1-р бүлэг ингэж эхэлдэг байхгүй юу? Хүн болгонд хөрөхдөө эрх чөлөөтэй төрдгөө гагцгүй тэрхүү эрх чөлөөг нийгэм өөрөө дөнгөлдөг юм а гэж эхэлдэг байхгүй юу? Энэ хүмүүсүүд бол өөрөө цусандаа эрх чөлөөг эрхэмлдэг, хүмүүсүүдийг үнэлдэг юм ард түмэн болж таарах гэдэг юм. Тэр утгаараа ч юм уу нэг тийм соёлын онцлог ингэж гарч ирээд байгаа шүү. Индианчуудтай маш их найзалдаг. Өөрөө Шамплений гол онцлог нь Француудтай итгэдэг. Итгэдэг үү дургу. Тийм Француудтай дургу гэж байгаа. Ягаад гэвэл Франц аялагч нарын нэг онцлог байна гэж 1905 оны Весте гэдэг нэг Орос сэтгүүл дээр бичсэн байлээ л да би унших юм. Намайг уншсан чинь ингэж байсан. Франц хүн бол тасан цогцох чадвараараа гарамгай. Европчууд дундаас хамгийн тасан цогцох чадвар сайтай. Дийлэнх европчууд бол ингээд Хойд Америк нутагт шинэ ертөнцид ирэхээр хоолоо санаал, сайхан бүсгүүчүүдээ санаал, виногоо санаад, пивэ санаад л ерөөс ингээд байж тогтож өгдөг юм байна л да. Буцхын төс болоод Францууд бол маш сайн тасан цогцох чадвартай гэж. За дээрээс нь дайн байлдаан болоход бол хамгийн төрүүлж очдог ерөөс ирэмгий зөрөгтэй арт түмэн. Угсаа Европын атманууд гэдэг юм л да. Франц систем очтой шүү дээ. Тий. Дайн байлдаан бол ерөөс айдгүй маш сайн тололддог. За тэгээд дээрээс нь модтой ажиллахдаа маш сайн, модыг бол маш сайн хагалдаг. Ерөөсөө газар тариалангийн ажил мачлыг бол маш сайн нугалдаг арт түмэн. За тэгээд дээрээс нь хайрлахтаа салхи шиг гэж. За тэгээд энэ нь яаж нөлөөлдөг вэ гингүүд нөгөө эзлэн төрөнх хэлэхэд ирчингүүд одоо нэг өмнөх хүмүүсүүд ч цутарж матраа буцаа яваад байгаа шүү дээ. Одоо Хойд Америк дээр одоо Испанчууд гэж англичууд ингээд цутраад болиогоо буцаж явах гээд байгаа шүү дээ. Тэгэнгүүт Францууд болонгууд цутрангуудаа за надад ажлыг чи ерөөс хаяа энэ чи хувь аймагуд дунд одоо хэдүүл аягүй сайхан царайлаг залуучуудад тооцогдож байна. Энэ бүсгүүчүүд нь сайхан эднэртэй бол одоо ингээд учир янцсан гургуулаа явчихад ямар ч асуудалгүй юм бэ гэх. Тэгээд хаяа явчихдаг нөө зорилгоо хаяа далга болчдөг. Нөгөө юм тэр индианчуудыг соён гэгэрүүлэх, шашин түгээх мүгээх нөгөө конкистадорын хийдэг шал өөр юм хийгээд нөгөөдүүлтэйгээ янаг амургийн ажилд ороод ингээд өөрсдөө индианууд болоо явчихдаг юм байна. Тэр утгаараа Францууд ингэж эзлэн төрөн яг ингэж одоо колоничлалын ажлыг бол маш таарахаа хийсэн гэж байгаа. Яг энэ Хойд Америкт бол тэгээд энэ л одоо гороор бас ласаал бас өгч байгаа шүү дээ хөөрхий. Нөгөөдөл нь зорилгоо үл томсорлоод амьдрахаа илүү үтс учраас ласаалыг алчиж байгаа шүү дээ Миссисипи мөрөнд явахаа болоод. Энтэй адилхан Шамплений хувьд болонгууд бас адилхан ингээд ерөөсө Францууд нь ингээд тогтож өгөхгүй тэгээд ингээд индиан ноцтойгоо унтаж чивтээд ингээд нэг завхаараад идэх жоохон талтай.
Тэгээ ерөөсөө ажил урагшлуулж өгдөг. Тийм болохоор индиануудтайгаа л найзлж нөхөрлөг индиануудад л итгэдэг. Тэгээ өөрөө нэг 4 Франц хүнд л маш сайн итгэдэг байсан гэдэг юм бэл. Тэгээд үндсэндээ Кебекийг байгуулад ойр хэмжээний хамаг газруудыг сайхан судалж бариад тэгээ энэ үед чинь бас юу болж байгаа л доо 1609 онд байна уу Кебек байгуулагдчихж байгаа шүү дээ. Тэрнийхэн дөнгөж араас англичууд тотлоод ороод ирсэн. Тэгээ Кебекийг бол Кебекийн бэхлэлтийг бол англичууд аваад хэсэг 2 жилийн хугацаанд бол Кебек бол Английн газар нутгийн эзэмшил байж байгаад англичууд төдийлөн ашиглаж чаддгүй. Ерөөсөө учир жанцанг нь олдгүй. Ноолуурын 8 хийж чаддгүй. Нэг ашиггүй газар байгаад идэг. Нэг л их зардалтай гэсэн мөртлөө. Тэнгүүд за Францчууд буцааж өгөөд тэнгүүд 1611 оноос буцаад хэм маань бол Шамплин буцаад Кебекийн амбан захирагчуулаад тодорч гарч ирсэн байдаг. За тэгэнгүүт 1628-аас 32 он агуун биш 1628-аас 32 онд юм биш үү? Бис том анд орсон байна. Энэ дээр 4 жил юу яаж байгаа юм бэл та Самуэль болохоор яаж байгаа юм гэхлээр индианчуудын овг сайн харилцаа тогтоосоод бас зөрчлийн ашиглаж байгаа. Өө тий. Овг аймагуудын одоо тэр Ирокез нэг нь юутай байлддаг үлээд бид нар чинь. Тэгэл нөгөө хоёр талд нь ороод нэгэнд нь буу зэвсгөө тэгэл нэг иймэрхүү нэг полион бантан гэж бас утгаж л байгаа юм л да манай. Тэр улс төрийн дараа бол маш сайн зохион байгуулж. Францууд ер нь энийг ашиглахдаа аягүй сайн байсан. Ирокезуудтай чинь дайснууд билүү. Бид нар туслая гээл. Ласайл бас тэгсэн шүү дээ өмнө. Яг иймэрхүү байдлаар бас нөгөө индианууд итгэлийг авдаг. Тэнгүүд өөрсөнд нь яг ашигтай нэгингүүд нөгөө нэг индианууд нь туслаад газар нутгийг эзлүүлээд авчингууд нөгөө индиан овгууд нь байхгүй болчдөг. Тэгээ ганцхан индиан овг үлдчихэнгүүд нөгөөдөлтэйг нөхөрсөг харилцаа өвшөөд авах үүсгэж гисэн учраас харилцаа бол байгуу сайхан болоо явчихдаг. Энэ утгаараа Францчуудын энэ колоничлал бол маш гоё цус багтай хүчирхийлэл багтай явдаг байсан гэж бас авч үзээд байгаа. Ер нь хоёулаа сая анзаархад бас нэг TVийн орон орны аялагч нарын колоничлах арга барил нь бүр тэсэн ондоо болж тараад байгаа тий. Одоо сая хэнийг авч үзлээ. Маккензиг харахад, Мербитрийг харахад за бүр нөгөө Испани 3-ыг харж үзэхэд тэр 3 бол бүр алаа өвччихсэн. Тэнгүүд ингээд бас Француудын бас энэ колоничлах арга барил нь бас нэг шал өөр болж таараад байгаа. За тэгээд 1628 оноос 32 оны хооронд юм биш үү Англиг эзэлж авсан. Би тэрийг андуурсан байна. За тэнгүүтээ 32 онд эргүүлж аваад Кебекийн захирагчуулаад 1635 онд таалал төгссөн байдаг Кебек хоттой. За тэгээ Кебек хоттой таалал төгсгөхөө өмнө бол юу яасан гэдэгтэй нэг шөнө гинт зүрхний одоо юу гэдэг вүлээ хамаг би энэ мэдээ алдаад тэгээд идэж ууж чадхаа болоод насангууд болсон гэдэг. Ер нь гэхдээ Кебек хот бол бас ягч тийм амар мундаг сайхан хот байгаагүй л дээ. Тин чи үндсэндээ бол нэг 40 франц хүн л амьдардаг байсан. За тэгээ 40 франц хүн хүмүүс бол бүгдээрээ маш их зут руу яд руу амьдардаг. Асар хүүтэн. За тэгээд дээрэс нь юу яадаг? Хэдий өөрснөө дасан цогцох чадвартай индианчуудтай найзалж нөхөрлөд яваад байгаа ч гэсэн тухайн цаг урт нь ерөөсөө яг бие физиолог нь үнэхээр засч өгдөг. Сэтгэл зүйн тасцсан мөртлөө. Тэгээд чиг бом өвчин тусаад витамины дутагдалд ороод атгаа хүрээд танайд хүрэх нь ханайд хүрээд бараг талгаар хүн онол өгсөн байдаг гэдэг. Өөрөө бол бас 1635 онд тэгэж таалал төгссөн. Одоо бол Канадад бол Шамплинийг бол маш мундаг хүнээр хүлээж авдаг. Түүний талаар маш олон баримтат кинонууд энэ төрөө байдаг. Одоо Кебекийн л үүсгэн байгуулагч. Кебек бол одоо Канадад бол нэлээд нөлөө бүх юмж газар шүү дээ. Тий. Францууд их амьдардаг. Тэгээд тэр нөгөө Этьен Брюле гэдэг нэг 16 настай залуу бас нэг итгэл үлээлгээд нэг аялалд явуулсан байдаг шүү дээ тийм ээ. Тэр бол өөр хэм нөгөө бичиг үсэг байхгүй. Бичиг үсэг байхгүй. Тэгэхдээ нөгөө маш сайн ажлыг бас сайн нугална. Тэгээ манай хүн бичиг үсэг байхгүй. Тэгээ тэр нь жоохон төвхтэй. Тэгээд манай хүн чинь энэ юу Канадын хойд энэ хэсгээс нэлээд аялсан юм шиг өөрөөсөө үзэж хараад. Тэгээд даанч нөгөө тэмдэглэж чадахгүй бичиггүй ойн тэнүүлч гэдэг байна шүү дээ. Тэгээд ойн тэнүүлч ингээ өөрөө очилсан. Тэгээд нэрлэлцэн. Тэгээд Оттава мөрөн зүрэн хүртэл явсан. Тэгээд Оттава ч бас омгийн нэрэл юм байлээ. Одоо энэ хот шүү дээ. Оттава гэдэг хот байдаг шүү дээ Канадад. Тэгэхээр энэ минь бас омгийн нэрсэн. Тэр уур даруулна явж нэлээд ажил судалгаа гэдэг бүхнийг нь өөрөө ярьсан л юм байл. Тэгэхээр нөө тэмдэглэж бичиж үлдээсэн юм байхгүй. Тийм болохоор Шамплин бас өөрөө тэмдэглэл үлдээгүүд нөө бичигдсэн баримт байхгүй учраас баталгаажуулах юмгүйгээд бичиж авч үлдээг өгдөг. Тэр Брюле гэдэг залуу гэвэл бас их
мундаг залуу л да. Ажлыг маш сайн нугалдаг. Тэгээ 16 настайдаа Хойд Америк тэр хурж ирээд нөгөө амьдралаа дэвшлүүлнэ гэд хүрээд ирчихсэн. Яг нөгөө тасан цогцох чадвартай мундаг францууд чинь нэг байсан. Яг нь францууд ойн тэнэлж гэдэг хочоор алдартай байсан л та. Индиан бүсгүүтэй гэрэлж бариад тэгээ ой дотор ингээм амьдраа авчдаг. Мод цоо таглаа авчдаг. Тэг тийм бичиг өсөхгүй нөхдүүд бас байдаг байсан. Тэг яг Шамплиний хувьд бол Канада буюу тухайн шинэ Францын колоничлог үйл хэрэгт нэлээд анхаарлаа хандуулж бүх экспедиц шинэ газар нутгийг эзэмшиж хөгжүүлэхэд бол нэлээд ашиглаж чиглүүлж байсан байгаа. Тэгээ Канадын яг амьд ахуй үед нь л нөгөө Франц, Англи хоёр ч л үзэж байгаа юм л да. Чинь 7 жилийн дайн чинь хэдүүлээ чинь 7 жилийн дайны өмнө энэ чинь нас орсон баха. 7 жилийн дайн 56-аас 63 оны хооронд орсон гэдэг чинь ер нь яг тэрнээс өмнө ингээл нөгөө тэмцэл ингээл нөгөө энэ хоёр ч ингээл ялцгүй булаацлалаа гэж эхэлж байгаа юм л да. Тэгээд 18 дугаар зуунд бол Канада бол 7 жилийн дайны дараа бол ялагдсан. Француудны ялагдаад ингээд Английн мэдлэлд бол ерөөхдөө орж байгаа шүү дээ тийм ээ. Тэг яг ер нь бол Франц хэдийгээр яг англичууд ингээд мэдлэлтэй авсан ч гэсэн тэр Франц гаралт өмчс үлдчихэж байгаа шүү дээ тэнд чинь амьж байгаа. Тэгээ тэд нар бол дандаа бослог гаргадаг. Айл бослог гаргадаг. Байнга тэмцдэг тийм л байдалтай. Тийм Францууд бослог гаргадахаар альтар. Тэг угаасаа хувьсгал дуртай, бослог дуртай тийм л сонирхолтой юм л арт түмэн л дээ. За их хүнд үзэгчтэй бид нар өнөөдөр Хойд Америк ТV, Умард Америк ТV-г судалсан 7 аялагчийг ярьлаа. 2 Франц, за Роберт Ласаль, нөгөөх нь Шамплин Самуэль, за 3 Испани, Эрнандо Сото, Балбо Нуньес, за тэгээд хин Коронадо Васкес ярьлаа. За тэгээд Америкийн нэг аялагч Луис Мериветер, Шотландын нэг аялагч Александр Маккензи гэсэн энэ одоо Умард Америкийг судалсан, аялсан энэ 7 хүний талаар ярьлаа. Та бүхэн сонирхолтой байсан байх гэж найдаж байна. Өсгөөдөө баярлалаа бас. Өөрийнхөө цагийг зарцуулаад орчуулган дээр хамт суугаад тэгээд одоо их л ярилцсан та баярлалаа. Тэгээд ингээд яг ингэж ингээд долоол ингээд ярья гэдэг ингээд хүргэлээ. За ингээд бидний яг одоо нөө TVг судалсан аялагчтай маань цуврал ер нь бол ингээд дуусчих байна. Тэгтээ яг бид нэр цаашдаа яриад байгаа юм бол Европ TVг судалсан аялагчид Аз ТV-ээр судалсан аялагчдаар хийх үгүй гэдэг дээр бол ярьж байгаа. Тэг яг одоо шинэ Никитин Афанасигийн энэтхэрүү хийсэн аялал бол нэлээд сонирхолтой аялал. Ойрох дорндоор хийсэн тэр Ибн Баттутагийн аяллууд бол маш сонирхолтой юм аяллууд байгаа. Гэх мэтлээ ингээд бас судлал бас сонирхолтой зүйлсүүд бас нэлээд гарч ирээд байгаа. За ингээд Frame Podcast-ийн өнөөдрийн тань мэдгүн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Нэрх мөнд үзэгчтэй та бүхэн дараагийнхаа дугаараар бүгдээ уулзцаая. За өсгөөдөө бас их баярлалаа. Баярлалаа.